Тийм. Батрагдсмаа найрагч ер нь бол за миний одоо энэ дээр болохоор нөө хэвлэлийн газрын редакторын ерөнхий редакторын үг биш яг уншигчийн зүгээс хэлж байна. Тий. Зөвхөн хайр гэдэг шүлгийн төврийг нь уншсны дараа Батрагдсмаа найрагч нөгөө хайрын байж болох бүх төрлүүдийг бүгдийг бичсэн юм шиг санагдсан. Одоо таны дурдсанчлан бас нэг юм нь болохоор бүх хүйсээс хандаж бичсэн. Одоо бүх хүйс гэхээр бол хоёрхан хүйстэй байдаг байх нэг олон болчиход байна шүү дээ. Тэгэхээр бүх хүйсийн өмнөөс бичсэн. Зарим шүлэг нь яг эрэгтэй хүний хайртай хүнийхээ тухай бичсэн эсгүүд яг эр хүний өнцгөөс. Дараа нь эмэгтэй хүний өнцгөөс гээд аль талаас нь бичсэн. Ээжийн үлдээсэн энэ бүгжээр одоо би чамд имийг цохиулж өгье тий. Ингээд чи залуу боллоо. Нилийн амьдралыг туулсны эцэс нэг юм олоогүй байгаа нь хайр. Түүнийг хайж аваа сэтгэл орж ирж чинь тий. Тэгэхээр олон янзаас бичсэн. Ер нь цэцэгнээс төрөхсөд армоны одоо нөгөө цаг хугацааны хувьд айгүй нэг богино хугацаанд ажилласан энэ тэргээ ярьдаг штэ. Тийм. Энэ нөгөө эхэлсэн хугацаа бичсэн байдаг болохоор тэгэхээр яг эхний хувилбарыг 120-д нүрээсэн баха 45 хоногт бичсэн байлээ. Тэгээд гэд асуув штэ. Асар богино хугацаа тий. Тийм. Чи юу болоод байгаа гэд. Тэгсэн чи охин нь хэлсэн л дээ. Ээж бол яг бүтээл дээр ажиллаж байх үед манай гэрт яг ойдлын машин тачигнж байгаа юм шиг байнгын тэмчимээтэй байсан гэд. Байнга л цосос айгуул товшиж гэнэ гэсэн үг штэ. Тэгэхээр гэд бол хурд ойлгомжтой. Тэгээд тэгж бичдэг болохоор нөгөө бүтээлүүд нь тийм үргэлжилсэн шинжтэй ингээд яг нэг хурдан хэмнэлтэй тий. Алддаггүй хоёроос нь уур амьсгалаа алддаггүй. Тэр нь тэрнтэй холбоотой юм шиг байна лээ. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгч сонсогчдоо. Eagle 91.1 радиогоос бэлтгэн хүргэдэг Eagle Books подкастын маань ээлжид дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За бид энэ удаагийн дугаарынхаа одоо онцлог номоор Монголын хүүрнэл зохиол, за тэр тусмаа бас жүжигийн зохиолын нэгэн сод төлөөлөгч, за мөн гайхалтай яруу найрагч эмэгтэй Баяр Тогтхын Батрагдсмаагийн за хамгийн сүүлд бичсэн, за мөн өөрийн дуусгаж чадаагүй үлдээсэн цэцэгнээс төрөхсөд хэмээх одоо армоныг онцлохоор сонгосон байгаа. За мэдээж уг армоныг эрхлэн хэвлүүлсэн улбар хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, за нийтлэлч, хуульч, яруу найрагч Батуян гэгчээгээ бид энэ номын талаар онцолж ярилцахаар за студийнхээ өрөөнд урьсан байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд сайн бацгаана уу? Сонсогчдоо бас өнөөдрийн мэнд хүргье. За хоёлаа яриагаа бас хаанаас эхлэх вэ гэж бас нэлээд бодож байлаа л да. Тэгэд мэдээж бас Батрагдсмаа гэсний одоо бүтээлийг хевлүүлэн гаргана гэд яруу найргийн ч мөн гаргасан те яруу найргийн номуудыг ч гэсэн гаргасан байгаа. Тэгээд шууд бас асуугаа явахаар нэлээд бас хүнд одоо өөрийнх нь тэр одоо бичлэг яруу найраг уран бүтээлийн айс. За дээр нь намтранч бас Батрагдсмаа гэхчийн хувьд тийм одоо жирийн бидний туулдаг гэж ярих юм уу одоо болох юм уу болохгүй юм те тийм зүйл бас биш байгаад байдаг. За тэгэхээр энэ утгаараа би бас эхлээд ерөнхийдөө энэ Батрагдсмаа найрагчийн тэр бүтээлүүдийг улбар өөрөө сонгож ингэж гаргах болсон тэр үүдэл шалтгаан бас юу байсан юм болоо. За мэдээж та бол одоо номуудын уншдаг, за урдных нь очир хэрэгжээгч армон ч юм уу те тэр одоо хаалгагүй юунууд нүцгэн жүжигүүд ч юм уу за мэдээж Монголын одоо үзэгч сонсогчдын бас аюу их мэдж байгаа одоо саарл гудамж ба тайчгч хөвгүүд гэж үчигний хүртлээдэг. Тэдгэрийг мэдээж уншиж биширч те явсан байх биширдэг байсан уу? За харин тийм ээ одоо эхлээд нэг улбар яагаад Батрагдсмаа найрагчийн бүтээлийг эрхлэн гаргах хэрэгтэй байгаа вэ гэдгийг одоо ярихаас аргагүй. Тэгээ хүмүүс бас асуудаг уншигчид. Тэгээд баг өнөөдрийг хүртэл тодорхой тайлбарлаж байгаагүй юм байна ботсон чинь. Зохиолч амьд ахуудаа одоо уурчнан бурхан боллоо тий. Түүнээсээ тэр өмнөх намар нь манайхлаа өөрөө хандаад бүтээлүүдээ эрхлэн гаргах гэсэн юм аа. Тэгээд танах намайг сонирхож гинөө гэдэг одоо бичсэн гэсэн үг.
тэгээд тэр намраа өөрөө хандсан. Тэгээд тэр намар нь өөрөө болоо охин нь тэр намарнд манайх ч нөгөө хөдөө байдаг. Хөдөөгөр жоохон нүүж амьдарч байгаа төлөвтэй болохоор тэг хот руу орч ирээд уулзаж эхний гэрээ хэлцлүүд яваад тэгээд нэг 2 бүтээлийн тэр тохироо байсан. Тэр нь болохоор Яруу найргийн одоо антолог манайх сонгож хэвлүүлнэ. Түүнд орох бүтээлүүдийг зөвхөн манайх сонгоно гэдэг улбарын сонголтоор маш их шүлэгтэй. Нөгөөх нь болохоор нэг бүтээл шинэ роман хэвлүүлэх гэдэг 2 гэрээний нөхцөлтэйгээр ажиллаж байлаа. Тэгээд урьдчилан одоо оны ихээр Патрицт маань найрагч одоо төрс илгсэн. Үүний дараа гэрээний нөхцөл одоо өөрчлөгдөх юм уу, цуцлагдах юм уу тий өөр нөхцөлтэй болж ирсэн. Хэвлийн газрын зүгээс бол нөгөө гэрээтэй уран бүтээл чинь цаг бусаар өөд болох бол нэлээ хүнд мэдээ байсан. Тэгээд харьцангуй залуу хүн байсан учраас бас бэлтгэлгүй байлаа. За тэгээд түүний дараа одоо Патрицт маань найрагчийн одоо бүх өв охинд нь хадгалагдж үлдчихэж байгаа. Тэгээ охинтой нь ярилцсны эцэст гэрээг одоо үргэлжлүүлэхээр болсон. Яг ташрамд хэлэхэд манай зүгээс бол гэрээг үргэлжлүүлэхгүй байсан ч хэл болно гэдэг саналтай байсан. Тэгээ өөрсдийнх нь шийдвэр л гэж үзсэн юм байна шүү дээ. Охиныхын шийдвэр. Дээр нь нөхцөл байдал өөрчлөгдчихлөө. За бичигдээгүй хууль байдаг. Бас жоохон муухай хууль байдаг тий. Уран бүтээл чинь борхон болохоор бүтээл нь илүү сонирхол татж ирдэг. Тийм хууль байдаг. Тийм болохоор илүү сайн нөхцөлтэй гэрээний саналууд ирнэ. Тийм болохоор илүү сайн нөхцөлтэйг хүлээж аваарэ. Одоо манайх бол ингээд болсондоо ч зүгээр. Тэгэхээр та нар өөрсдөө шийдээрэй гэж хэлсэн. Тэгтээ охин нь бол үргэлжлүүлье гэд. За тэгээд гэрээг дахиж шинжилж байгуулсан гэсэн өв залгамжлагчтай шинжилсэн гэрээ хийсэн. За тэрний дагуу нэлийн олон бүтээлийн эрх манай дээр байгаа. Ерөнхийдөө нэг баг бүх өв манай дээр бүлтчихэж байгаа. Эрхлэн гарах үднэс. За тэгээд 25 оныхоо тэр жилийнхаа сүүлээр зөвхөн хайр гэд өмнө нь өөрийнх нь хэвлэж байсан Яруу найргийн төврийг шинээр хэвлсэн. За үүний шалтгаан нь бол яг манай хэвлийн газрын зүгээс нэгэнд гарсан бүтээлийг дахиж хэлэх сонирхол бага байсан боловч анх нөгөө гэрээ байгуулах үедэр зохиолчийн өөрийнх нь манахаас төрүүлж нэг 2 номоос ч өмнө тавьсан санал бол зөвхөн хайрыг нэг хэвлэх гэдэг санал байсан. Тэгэхээр сүүлийн хүсэл зориг гэдэг үднээс нь дахиж хэвлэгээд дээр нь уншигчдын дунд хамгийн эрэлттэй байдаг төвөр нь учраас хэвлүүлсэн. За тэгээд өмнө хэвлсэн номыг хэвлэхдээрээ шууд өмнөх хэвлээ ихийг одоо хуулаад тэр чигт нь хэвлдэг юм бол биш юм байлээ. Дахиад нөгөө техник редактор оруулах. За тэгээд нөгөө дизайныг өөрчлөх гэдэг 40 олон процесс явсан. За тэрний дараа цэцэгнээс төрөсөд гээд одоо ярих гэж байгаа дуусаагүй романыг хэвлсэн. Одоо оны өмнө хэвлсэн тийм ээ. За энэ номыг болохоор яагаад хэвлсэн бэ гэхээр нөгөө зохиолчийн одоо бүтээлүүд ирнэ гэдэг нь болохоор компьютер нь хүрээд ирж байгаа хэрэг. За компьютер дээр нь юу байна, юу байхгүй байна гэдгийг ялах, салах юм болно. Одоо цаг үед бол илүү файлаар авах нь шүү дээ. Нөгөө гар бичмлэр биш. Зохиолчийн компьютер гэдэг үгийг би одоо хэлээд байгаа юм биш санаачлаад нийт нөгөө дэлхийн одоо уран зохиолын шинэ үеийн тэр нэр томьёон дотор зохиолчийн компьютер гэдэг одоо нэр томьёо ороод ирчихсэн юм блэ. Тэгээд зохиолчийн компьютерс юу байна? Тэрийн аль хэсэг нь одоо бүх эрхийг эзэмшиж байгаа боловч аль хэсгийг үзэхгүй ингээд. Ягаад тэгэхээр аль ч хүний ямар ч уран бүтээлч байтугай жирийн хүний компьютер хүртэл хувийн орон зай гэдэг утгаараа юм болгон байгаа гэсэн үг шүү дээ. Зохиолч байхаараа өөрийнхөө компьютер дээр зөвхөн уран бүтээлээ хийнэ гэсэн юм байхгүй. Тэгэхээр юм байна. Тэгэхээр аль хэсгийг нээхгүй байх вэ? Аль хэсгийг
нээх вэ гэд хайлт хийж эхэлж байгаа. Тэгэхээр бүтээлтэй холбоотой фолдруудыг үздэг ч юм уу тий. Ингээд нэг юм гаргаж ирсэн. Тэндээсээ үзэж байгаа шинэ нь юу вэ, хуучин нь юу вэ гэд. Тэгэхээр зохиолчийн нөгөө өнгөрсөн цагийн фолдер ч юм уу, тэмдэглэлийн дэвтэр ч юм уу тий байлаа гэхэд бүгд хэвлэгдсэн, нийтлэгдсэн байна гэсэн үг байхгүй шүү дээ. Тэрэн дундаас хамгийн их цагаа зарцуулж өөрөө үүнийгээ бичих явцтай илүү хүсэл зоригтой ингээд хандж исэн бүтээлүүдээс нь нэгийг сонгож байгаа цэцэгнээс төрөсөд. За тэгээд үнийг эрхлэн хэвлүүлсэ. Цэцэгнээс төрөсөд одоо гармоник улбраас ингээд тухайн үед бас гарлаа гэхэд тэгээд дээр нь энэ номыг нөгөө аваад уншихад улбар хэвлэлийн газраас өмнө гаргаж исэн номууд байгаа шүү дээ тий. Одоо бид юу мэдв гэдэг одоо дэлхийн болон Монголын тий залуус илүү одоо чиглэсэн залуус юуг мэдэрч нийгмээс юу авч байна. За тэгээ мөн орчин үеийн Монголоос илгээв. За мэдээж нөгөө магма гэдэг ном байдаг шүү дээ. Тарогийн тий. Херловс дотир билүү. Херловс дотир тий. Яг хэлэхээр жоо эвгүй болохоор Тараг явчаад овгоор нь явчаад идэв. Магма гэдэг одоо тийм токсик харилцааны тухай маш тийм хүндтэй хүндүр бүтээлүүд байдаг. Гэтэл яг үүний араас гинт улбараас ингээд илүү одоо патрикцмаа гэсний бүтээлүүд хэр тийм нэг одоо гигийн тайллуутай те хичнээн зовнилтой. За мэдээж тэр дүрслэлүүд нь одоо тийм бараа метафизик юм шиг айгүйх явдаг ч гэсэн гигийн тайлалтай тийм одоо бурханлаг шинжтэй ч юм уу зарим нэг талаараа тийм бүтээлүүд өгдөг. Тэг гинт тийм бүтээл хевлээд гараад ирэхээр бас их содон онцгой ч юм уу эсвэл нэг тийм нэг талаараа сонин мэдрэмж ч юм уу тэгж төрж исэн. Ойлгож байна. Патрикцмаа найрагчийн бүтээллүүд болохоор яг үнэндээ манай хэвлэлийн газрын редакцийн бодлогоос шал ондоо. Ийм төрлийн ном хэвлэнэ гэж бодож исэн бодлуудыг тис хөндлөө өөр. Тэг бид өөрсдөө төлөвлөөгүй гэсэн үг. Би хамгийн анх Патрикцмаа найрагчтай нөгөө жүжигээр нь анх танилцж байсан. Шүлгээс нь ч өмнө. Тэгээд түүх ярих болох нь л те нөгөө социализмын үеийн нөгөө бодлогын үргэлжлэл одоо үдчих байгаад идэг нэг юм болохоор албан газруудыг нэгдсэн журмаар жүжиг энтер үзүүлдэг соёл байсан шүү дээ. Жүжиг дуур энтер гээд одоо бас албан байгууллагууд буцаж тэр соёл руу орж явах шиг байна лээ. Тэгээ 2000-ад оны ихээр манай аавын ажлынхаа нэгдсэн журмаар жүжиг үзүүлдэг байсан ажилчтай. Тэгэхээр тэр жүжиг аавын ирэхээр хэн очиж жүжиг үздэг вэ гэхээр нэг 70% нь би үздэг. Тийм би тэгээд нөгөө өсвөр наснд байхдаа санаандгүйгээр тэгээд нэлээд олон жүжиг үзсэн дээр үеийн жүжигүүдийг одоо бидний хувьд дээр үеих болчлоо штэ. Тэр донд нөгөө тайчгч үгүүд бас харах гудамж байсан. Тэгж танилцсан. Одоо би тэр жүжигийн юу үзснээ яасан юмснээ сайн санахгүй. Тэн дундаас нөгөө нэрийн тогтоогоо авцсан л байсан. За тэгээд дараа нь шүлгүүдийн уншихаар нөгөө бичлэгийн хэлбэр нь их таалагддаг байсан. Шүлгийнх нь хэлбэрүүд яг жүжиг шиг штэ нэг тийм химнэлтэй тэр таалагддаг байсан. Өөр юм гэсэн өөрмөц юм бадаглалцсан үе тий. Тэгээд нөгөө редакцид найрагч маань санал тавих үед одоо зөвшөөрсөн манай редакцийн бодлогоос өөр боловч зөвшөөрсөн шалтгаан нэгдүгээрт бол яг уншигч хүний хувьд нөгөө уран бүтээлчээ хайрлаж байгаа хайр бас нөлөөлсөн. Нэг бүтээлийн гараад өчхий гэдэг байдалтай байсан. Тэгээд дараа нь ингээд гэрээ цуцлахгүй явсан шалтгаан нь бол яг бас ёс зүй юм байна тий. Уншигчийн сэтгэл байна. Тэгээ бүр ингээд подкаст хэмжиж өлөөтэй л ярьж байгаа шүү. Бүр одоо бол хаяа хүмүүст ингээд хөхөрч ингээд инээ чи ярьдаг юм. Эргэцэд найрагч чи өөрөө нөгөө Төв аймгийн гаралтай. Тэгээд нөгөө Мандчир утгтын одоо үр сат энэ төр гэж явдаг хүн шүү дээ. Тэнгүүд би аав талаад ангууд бас Төв аймаг л да. Тэгээд одоо тэр үед Мандчир утгтын одоо арт гэж яригддаг байсан баха. Одоо манай аавын дээшээг болохоор Малчин байнгут. Тэгээ би одоо тэр үргэлжлэл өөрийн үргэлжлэл явж гин да гэж хөхрөөл явж идэг. Тийм. За тэгээд эргэцэд найрагчийг гэхдээ эргэцэд найрагч манай редакцийн бодлогоос шал өөр юм шиг мөртлөө бас таарад идэг юм байна. Бичиглийн хэлбэр байна тий. Маш тийм драмлаг эрчимтэй. Одоо зөвхөн хайр шүлгийн номын ч юм уу ерөн шүлгүүдийг уншсан хүмүүс бол мэднэ. Жүжигт байдаг бүх элементүүд
байх шиг байдаг. Тэгээд шүлгүүдийн ингээд номноос ингээд харцаараа уншихаас гадна тайзан дээр ингээд уншиж ороход яг илүү тохирхоо орчим шиг тийм эхлэл өрнөлт өгсгөл туйл мөл бүх юм байх шиг байдгийг үйл явдалтай. Тийм эрчимтэй бас. Тийм тэгээд цэцэгнээс төрөхсөд роман бас агуулгынхаа хувьд бас болоод байгаа юм л да. Улбар яг анханасаа одоо таны хэлсэн шиг тийм өөр номнууд гаргахыг зорихын хамт нэг жилдээ нэг удаа Монгол гэдэг агуулгад нийцэх нэг ном гаргамаар байсан. За тэгээд тэр орчин үеийн Монголоос илгээвгээл таны дурсан өгүүллийн төвөр бол одоо манай Монгол гэдэг сэдв мөн л дөө. Одоо Монгол гэдэг сэдв чи өөрөө заавал хуучныг ч юм уу түүхийг ярих ч биш те. Одоо үеийн Монгол залуучууд бид нар чинь бас Монгол гэдэг сэдвийг агуулгыг бүтээдэг нэг нэгжүүд штэ. Ондоошл идентити гэдэг ба штэ те. Тий. Тэгэхээр сэдвүүд бол тэгж давцах юм байна гэж бодсон. За тэгээд сэдв давхцаад байгаа. Тэгээ нэг бичлэгийн хэлбэр бас болоод байгаа. Цэцэгнээс төрөхсөд роман болохоор за нэлээд зохиолчд Ака өөрөө анзаарсан баха. Яг нэг амьсгаагаар бичигдсэн юм шиг. Тэр нь их мэдэгддэг. Зурныг сугаалт усгацсан юм шиг. Хурдтай ингээд тоочунд байдлаар өрнөдөгч юм уу тийм бичигдсэн зохиол. Тэгээ тэр бичлэгийн хэлбэр бас ер нь таалагдсан. Бусад одоо магмагийн бичлэгтэй ч юм уу тийм нэг өөр боловч ямар ч юм нэг юу гэж нэрлэхээ мэдэхгүй нэг эрчим бол мэдэгдээд байдаг. Хамгийн гол нь одоо Патрик Стман одоо ахсны найрагчийн тий зохиолчийн тэр зохиол бүтээл дунд нь нэг юм нинж яваад байдаг цаагаар одоо монголчууд нинжин сэтгэлтэй нинж тийм нинж яваад байдаг. Одоо шүлгүүд нь ч ихэд ингээл хайр тий тэр хайр нь ингээд их дэлхийн ээж аавын тий амраг янаг дурлалын за тэг бүр юм хүүсгүй насны хязгааргүй ингээл хайрладаг ерөөсөө юм бүхнийг тийм нинж айгуус яваад идэг. Тэгээд тэр зүйл нь одоо энэ цэцэгнээс төрөхсөд армон дээр нь за энэ дуусгаагүй бүтээл гэдэг байгаа тий энэ дээр бас хэрхэн ингэж ажиглагдсан танд бас төржсэн тийм зүйл байсан уу гэдгийг бас өөрөө маш сайн судалж дээр нь редактораар нь ажиллахад бас нэлээд уншин штэ тий хэд хэдэж уншиж байгаа. Тэгсэн хүний хувьд та бас өөрөө тэр төлөө мэдрэмжээ хуваалцвал. Тий Батрагдмаа найрагч ер нь бол за миний одоо энэ дээр болохоор нөө хэвлэлийн газрын редакторын ерөнхий редакторын үг биш яг уншигчийн зүгээс хэлж байна. Тий зөвхөн хайр гэдэг шүлгийн төврийг нь уншсны дараа Батрагдмаа найрагч нөгөө хайрын байж болох бүх төрлүүдийг бүгдийг бичсэн юм шиг санагдсан. Одоо таны дурдсанчлан бас нэг юм нь болохоор бүх хүйсээс хандаж бичсэн. Одоо бүх хүйс гэхээр бол хоёрхан хүйстэй байдаг баг олон болчиход байна шүү дээ. Тэгэхээр бүх хүйсийн өмнөөс бичсэн зарим шүлэг нь яг эрэгтэй хүний хайртай хүнийхээ тухай бичсэн эсгүүд яг эр хүний өнцгөөс дараа нь эмэгтэй хүний өнцгөөс гээд аль талаас нь бичсэн. Ээж минь үлдээсэн энэ бүгжээр одоо би чамд ямиг цохиулж өгье тий. Ингээд чи залуу боллоо. Юу ингээд чи юу лээ? Ингээд чи залуу бол. Ингээд ээж минь залуу. Тий ээж минь ингээд залуу боллоо гэдээ одоо шүлгэлдэг ч юм уу тий. Тий эрэгтэй хүний үүднээс. Тий. Тэгэл бас их олон насны хүний зүгээс тэгээд хайр өөрөө үйл явц шүү дээ. Тэгэхээр нөгөө хайрын эхлэл шатн дээр дөнгөж дурлсан хүний сэтгэлч явж байна. Эсвэл олон жил хамт амьдраад ингээд төлөвшсөн тийм хайрын тухайч явж байна. Эсвэл ингээд нэгэн амьдралыг туулсны эцэс нэг юм олоогүй байгаа нь хайр. Түүнийг хайж аваа сэтгэл орж ирж байна тий. Тэгэхээр олон янзаас бичсэн. Тэгээд олон янзаас бичсэн хайр өөрөө олон янз байгаад процесс бас өөр олон янз байхаар тэнд чинь жаргасан, зовсон, шаналсан, гойрцсон, одоо зөхөрсөн, залхсан бүх сэтгэл явж штэ. Гэхдээ яг бөөнд нь ингээ харахаар яг л амьдрал юу яг нэг бол зөвхөн хайр хэрэгтэй байна гэдэг санаа руу очичдаг болохоор тийм. За цэцэгнээс төрөхсөд номын тухайд болохоор энэ зохиолыг одоо түүхэн роман юм уу гэдэг асуулт ч ирдэг. Хайрын роман юм уу ч гэдэг асуулт ирдэг тий. Гэтэ яг миний харж байгаагаар бол энэ бол түүхэн роман биш, зүгээр уран зохиолын төрөл зүйл.
Тэгээд эргэзэд найрагч болохоор зохиолч өөрийнхөө хэлмээр байгаа нэг цөм санааг энэ дотор байгаа дөрүүдээр хувлаа хааны охин тий хувлаа хааны гэргий тэгээд нөгөө гол дүрийн асанга тэгээд нөгөө хятад эрдэмтэн байлуу тий тэдний ашиглаад одоо уран зохиол биш тэд нар бол бүгд хэрэглүүр болоод эргэзэд найрагчийн гол санааруул чиглэсэн. Тэнд болсон үйл явдлуудын зарим нь бодиттой, зарим нь бодгүй. Гэхдээ бодиттой болсон үйл явдлыг тайлбарлахдаа эргэзэд найрагч өөрөөрөө тайлбарлсан. Түүнийг бол үнэн гэж үзэхгүй. Ийм зохиолыг бол түүхөр аман гэж хэлэхгүй бах тий. Тэгээд эргэзэд найрагчийн гол санаа нь юу байсан бэ гэдэг асуулт байна. За миний бодлоор Монгол зохиолчдын ер нь бол бичгийг хүсдэг, бичиж ирсэн нэг сэдэв бол Монгол хүн гэдэг чинь, Монгол үндэстэн гэдэг чинь хин юм бэ гэдэг асуултанд л хариулахгаа явдаг тий. Монгол одоо гэдэг тэр зүйлийг яг Монгол болгоод байгаа цаад мөн чанар нь яг юу вэ? Тий. Тэрэнд хариулахгаа яваад байдаг. Тэрийг хариулахдаа өөр аргаар илэрхийлнэ. За тэр дунд үүний нэг хэсэг нь Монголын нууц давчооны эхлэлд байдаг Дээд Тэнгэрээс заяат Монгол гэдэг нэг санаа байна. Дээд Тэнгэрээс заяат гэдэг санааг эргэзэд найрах зохиолч өөрөөрөө тайлбарлаж байгаа. Яагаад ямар учраас юуг нь Дээд Тэнгэрээс гэдэг юм бэ гэдэг. Тэнгэртэй яаж холбогдоод байгаа энэ үндэстэн чинь гээд тэгэнгүүт манай хүн чинь өөрөө буддист хүн байна. Тэгээ шашинтай хүн байна. Түүгээр нь бол Дээд Тэнгэрээс заяатай гэдэг чинь бол жигнэсэл тэр Тэнгэрээс заяатай. Тэнгэрт байгаа бурхтууд нэг чуулаа сууж идэг гэж үзэх юм бол тэдний даалгавраар энэ хүн төрөлхтөнд энэ дэлхийд ирсэн үндэстэн бол монголчууд. За ямар даалгавартай ирсэн юм бэ? Гэхдээ монголчууд энэ дайны дэлхийг их хүн төрөлхтөн амар амгалан болгох. Тэр нь одоо гэгэрүүлэх гэсэн утга. Зохиолчийн л өөрийнх нь одоо үзлээ шүү дээ тий. Гэгэрүүлэх. Одоо Монголын их амар амгалан энэ төр гэл Монголын түүхэнд гардаг та. Тэгэхээр гэгэрүүлэх зорилготой ирсийг яаж гэгэрүүлэх юм тий? Тэр гэгэрэл нь болохоор буддист учраас буддизмын тэр сэтгэлийн амар амгалан гэгэрэлтэй холбоотой. Өөрсөд маань одоо баг гэгэрэл хэрэгтэй юм шиг л нэг болчиход шүү дээ. Тий. Гэтэл зохиолчийнхоор болохоор монголчууд хүн төрөлхтнийг гэгэрүүлэх гээд ирсэн юм аа. Ингэж ирсэн энэ зорилгынхаа үднэс монголчууд одоо Чингис хаан, Эзэн хаан маань дэлхийг одоо дайлдармарчсан байна, нэгтгсэн байна. Монголын эзэн төрөлхтнийг байгуулсан байна. Энэ болохоор нэг газар нутгийг эзлэх одоо ямар нэг тийм хүний ясны шонлын одоо зорилготой биш. Тэгээ ингэж аваад бүгдийг нь тэр дээд төрөлт амар амгалан гэгэрүүлнэ. Гэгэрнэ гэдэг чинь буддизмын ойлголтоор бол одоо хүн чинь бол 9 төрөл авдаг ч юм уу ингээд хойд настай байдаг штеп. Гэгэрнэ гэдэг чинь буддизмын ойлголтоор энэ төрөлд авахаа болоод дээшээ бүр дэвших те энэ сансрын хүрднээс ангижрах гэдэг штеп те. Тэнгүүт монголчууд тэрэн зориулагдсан үндэстэй юм аа. Энэ үүднээс гингүүтээ Чингис хааны явуулсан бодлого нь ийм байж. Тэгэж хувилаа орж ирнэ. Хувилаа бас энэ бодлогын төлөө явсан юм байна. Эннийх нь үүргэн тэр эзэн богдоос ирсэн үүрэг юм аа гэж тайлж байгаа. Ингээд тайлахаар хувилаа хааныг бол түүхэн дээр түүхчид хоёр янзаар ярьдаг штеп. Одоо нэг нь бол одоо сайн талаар, нөгөө тал нь сөрөг талаар Монголын одоо эзэнт гүрний нийслэлийг хаглан бутрахсан. Тэ эзэнт гүрний бутрахсан их Монголын одоо эзэнт гүрний нийслэлийг урагшаа хятад руу Бээжин рүү авчихсан гэх тээ. Гэтэл эргэзэд найрагч болохоор тэгсээ ингэсэн. Гэтэ өвний зорилго нь одоо нөгөө нэг бидний монголчуудын тэр Дээд Тэнгэрээс заяасан үүрэгтэй ирсэн зорилгоо биелүүлэхийн тулд за тэгээд илэрхийллийн хувьд тэрийг бас их гоёор хилдэгтэй нөгөө ертөнцийн их өргөтн шатрын өргийг зөвөрлөж ертөнцийн их өргөт одоо эзэн хаан маань шатар тоглож байгаа маа хувийн хувь тавилан дээр одоо хүүгээд үлхээд тимээгээ дуглаад бэрсээ нүлгээд гээд тэ бэрсээ гаргаад гээд хувилаа хааныг хаан чинь өөрөө бас нарийнда ярих юм бол нөгөө юу биш одоо уламжлалт ясаар хаан байх тийм юутай хүн биш. Одоо
тулвын хаан байх хэвээр, тулвын хүү болох хэвээр ч юм уу те нөгөө нэг отгоноороо явдаг ч үлээ. Тэрийг бол зөрөөд ороод ирсэн. Тэгээ нөгөө нэг эрдэм номын юугаар л сургаж ийсэн те. Тэгээ үүний зорилго нь болохоор хобилаг болгосон зорилго нь болохоор одоо манай нөгөө тэр дээд зорилгод илүү нийцэх байсан. Тэрийг гүйцэтгүүлэх хувь тавилантай хүү төрөх байсан. Тэр нь хобилаг хаан. Тэгээд ингээд нийслэлийг ингэсэн юм аа гэдэг юм. Одоо ертөнцийн их өргөт тэгсэн чинь яг нөгөө бүтээл юм чинь эсрэг тал, манай тал, танай тал биш шүү дээ. Одоо манай талын зорилго энэ байсан байна. Тэр тэгээд ингээс аяатай зорилго. Гэсэн чинь нөгөө дайсны талын зорилго нь болохоор энэ тийм ертөнцийн их одоо шатрын нүдлийг бол аль болох саад хийх тий. За манай хүний өөрийнх нь хэлснээр тэрсүүдийн хүч, тэрсүүдийн ном гэдэг. Одоо бидний ахуйгаас өөр нэг парижаж ертөнцөд тулдаад байна шүү дээ. Тэр тулаан байсан дээ. Тэр тулааны гарц тий хор хохирлыг арай бага байлгахын тулд ийм юм хийсэн юм аа. Тэрнийх нь нэгэн төр хобилаа гэсэн юм аа, тэгсэн юм аа гэдэг л санаа. Та түрүү хэллээ шүү дээ. Параллел ертөнц шиг гэдэг. Уран зохиол ч юм уу одоо яг ийм урлагийн ерөн ертөнцийн бол бид нэр ингээд одоо дэлхий гэж энэ галактикт оноо нэрлээд байгаа. Энэ гаригаасаа өөр ертөнцийг бол тэнд бүтээж болоод байна шүү дээ хүний ухамсар тий. Тэгэд яг тэр талаасаа одоо тэр асангийн эхлээд ер нь юу лээ тэр чин анхных нь нөгөө нэг 20 онд битсэн юуных нь нөгөө оршил дээр хоёр хувилбар байгаа шүү дээ тий. Оршил дээр одоо асангийн тэр харанхуй хойд гүйж байгаа тэр нэг хэсгийн дүрслэлүүд тэгээд нэг үхээр дагаж яваад байсан чинь сүултээ өөрөө даарсан да хувцсын гуйж өмсөөдч байдаг үлээ тий. Тэг яг тэднэрээс үүдээд ингээ явгот ялтч юу ингээ тэр эрчтэй хөдөлгөөн рүү н ороод тэгээд маахайхан уншигч сонсогчд маань бас жоох нөгөө нэг шашин юу гээл шашин шүтлэг тэнгэр мингэр ихээр те тэгээ нэг элдүү нөгөө нэг бөө шашин руу орох гэдэг гэж бас магадгүй бах те шашин бол өөрөө бас айгүй том ойлголт штэ манайхан л өөрөөсөө очиод ном уншуулчвал ажил нь бүтчих юм шиг яриад байдаг болохоос те гэтэл яг энэ талаасаа бас нэг арай өөрөөр бас ярьж байгаа нөгөө нэг илүү тийм уран сайхны уран зохиолын шинжтэй тэр үүднээсээ бас тэр надаа асангийн эхлэлч юм уу ингээд нэг шидэт реализм маркийн маягийн тэ төрөл жанрын армаа уншаад байгаа юм шиг санагдчихсан. Тийм. Тэгээ яг гоо би сая зохиолчийн тэр санаа юу бэ гэдгийг өөрийнхөөрөө тайлж хэлж байгаа шүү дээ тий. Аха өмнөх зохиолчийн өмнөх очир эрхшигч гэд бүтээлийг уншсан бол тэрэн дуртай бол зохиолчийн юг ойлгоно л тоо. Хоёр том одоо очир эрхшигчийг статсах юм бол одоо энэ ингээд дахиад ер нь бол хоёр юм үргэлжсэн роман байна. Хэдий дуусгаагүй боловч. Тэгэхээр энэ хоёр романы санаа бол бас л адилхан нэг зөврүүл чиглэсэн байна. Тийм. Тэгээд яг романыг уншаад дуусгах юм бол одоо энэ дуусгаагүй боловч уншаад дуусгах юм бол нэг юм бол маш тодорхой мэдрэмж төрдөг. Тэр нь болохоор одоо Монгол хүн гэдэг чи хин юм бэ гэдэг дээр өөрсдөө нэлээд дэш нь өргөж шиднэ. Тэ ийм штэ нэрээ гээд. Яг нь санал нийлэхгүй байж болно. Гэтэ яагаад ч юм нэг агуу юм бол байна Монгол хүнд. Гэтэл нөгөө монгол хүн монголчууд байгаад байна гэдэг. Тий. Монгол хүн монголчууд гэдэг чинь надаас тустай юм биш штэ. Тэр би бас дунд нь байж байгаа болохоор за. Тэгээ одоо нөгөө одоогийн нэг ороо бусгаа нийгэмдээ жоохон сэтгэл гундуу тий. Тийм үед уншиж нөгөө монгол хүнийхээ хавьд бас тулж босч ирэх санаатай юм болов уу гэж бодсон. Эзэнт гүрний асар том түүхээс бид нар одоо ингээд тэсэж үлдсэн. Тэрнтэйгээ харьцуулахад тэрэн дээрээ ингээд тулж босч ирэхэд гэдэг санаа бас яваад байна тий. Зохиол болохоор дуусаагүй шүү дээ. Энд чинь зохиолчийн төлөвлөгөөгөр бол нэг багцаагаар 6-аас 7 бүлэгтэй байхаар тэгээ ердөө эхний 2 бүлэг бичигдсэн. Тэгэхээр цаашаа юу явах байсан бол гээд тэгээ зохиолын төлөвлөгөөг харахаар одоо цаг руу орж ирэхээр байсан. Тэгэхээр хэрвээ одоо цаг руу оруулж ирээ бичиж чадсан бол миний таамгаар одоо бидний ороо бусгай байгаа ч юм уу те ийм байгаа байдал чинь нөгөө нэг шатрын хөлөг те шатрын тоглоом дуусаагүй тэр дунд нь бид нэр хоошоо ухарч байгаа ч юм уу те заримдаа ялахын тулд хүүгээ өгчдөг штэ золчдөг штэ морио золчдөг штэ тэрэн шиг яг золигдож байгаа цаг үеийн ч мэлөө хэм мэдлээ
бас тэгэхээр тэгэхээр энэ хамгийн гол нь одоо зохиол маань бас тэгэл одоо яам гүрний нийслэл ингээл ховлын хамаа ингээл эхэлж байгаа штэ. Гэтэл одоо цаг үе рүү яг тэр төлөвлөгөөнд тэгж явсан гэхээр маш том тийм одоо нүсэр цогц арман биш үү? Тэрний одоо бид нэр өчүүхэн хэсэгтээ танилцж байна гэсэн үг. Тий. Эргэжэд нөгөө цэцэгнээс зүрхтийг ярихын тулд энэ зохиолын дуусгаагүй роман гэдэг шинжээг ярихаас өөр аргагүй болоод байна. Дуусгаагүй учраас нэлээд олон таамаглал бид нэр ингэж төсөөлж таамаглаад байгаа. Дуусчихсан байсан бол бас таамаглал нь байхгүй байсан. За дуусаагүй роман гэдэг ярихын тулд бид нар ер нь хэвлэгдээд гарчихсан бүтээл дээр дууссан юм уу дуусаагүй юм уу гэдэг үгийг ер нь огт ашигладаг шүү дээ. Энд байгаа бүх номуудыг бид нэр дууссан роман, дууссан тууж гэж огт ярьдаггүй. Яагаад тэгэхээр зохиолч нь өөрийнхөө санаандаа тултал бичиж чадсан юм аа л нийтлүүлж байгаа. Нийт нөгөө ер нь уран зохиолын хувьд сайн муу дараагийн асуудал. Зохиолч бол өөрийнхөө санаандаа тулгацсан. За надад үүнээс цааш газар өгөө гэсэн бүтээлэл гаргадаг байх. Тийм болохоор энэ дээр бүгд дууссан зохиол гэж болно. Дуусгаагүй дээр дуусгаагүйг нь онцлохоос аргагүй болчиход байдаг. За тэгээд дуусгаагүй романыг хэвлүүлэхдээ харин ингээд дуусгаагүй армоныг одоо ингээд зохиолч нь өөрөө бүрэнгүүцтэй хийж төгсгөж чадаагүй одоо эцсийн цэгээ тавьж амжилгүй одоо номын дүрсэнд тий өөрийгөө хураацсан тэр хүний одоо энэ армоныг тэгээд хэвлийн газрууд гаргачих нь бас зөв буруу юу гэдэг асуудал бас айгүй шүүмжлэл нэлээд дагсан шүү дээ бас тий. Тэгээ дуусаагүй романыг хэвлэхдээ эхний ээлжинд гардаг юм нь тий. Эхний ээлжинд гардаг асуулт болоод бүх дуусаагүй романыг хэвлүүлэх юм уу хэвлүүлэхгүй байх шийдвэрт холбогддог ганц л дүрэн байгаа. Тэр нь зохиолчийн хүсэл зоригийг хүндлэх, сүүлийн эцсийн хүсэл зоригийг хүндлэх, түнд нийцч чинь үгүй юу гэдэг асуудал. За тэр дагав нилээн бодож үзээд энэ чи би нодон хаврал одоо гарах юм уу яа гэм бол гэжсэн шүү дээ. Нилээн утсан. Тэгээд шийдээд гаргасан нь одоо хүсэл зориг нь энийг хэвлүүлэх байсан юм байна гэдэг асуудал руу орж байгаа. Хоёрдугаарт за хэвлүүлэх дээр шийдвэрийг авлаа. Одоо тэгэнгүүт энэ хэвлүүлэхийн өмнө энэ дээр ажиллагаа орно. Сонгоно эхлээд эхийг сонгоно. Нэг их байсан болвол яах юм нилээд байх юм бол алийг нь сонгох юм гэдэг. Манай тохиолдолд 3 их гарч ирсэн бүтээл дээр. За бүр нарийнда 4 их 4 файл олцсон гэсэн үг. За 4 файлаас 3 өөр хувилбар байна гэж утсан. За 3 өөрийнх нь 2 нь болохоор ижилхэн. Юугаараа л өөр байсан гэхээр за 170 эхний хувилбар нь 170 нүүр бичсэн байлаа гэхэд 2 дахь хувилбар нь 200 болгоцсон. Хойшоогоо л үргэлжлүүлсэн. Өөр урагшаа ямар ч өөрчлөлт байхгүй тийм хувилбар. За нөгөөх нь болохоор энэ чинь 17 онд бичсэн зохиол эхнийс эхэлсэн. Тэгснээр 20 онд дахиж эхнээс нь өөрчилсөн. Дахиж засварласан. Тий, одоо 20. Тэгэхээр хэвлүүлэх дээр аль ихийг авч хэвлэдгийм бэ гэдэг дүрэн байна. За тэр дүрэн дээр сонгох гээд оролдоод түүний тулд нөгөө бичвэр судлал гэдэг бас нэг судалгааны онлын ухаан байна. Арга зүй байдаг юм билэ. За тэр дагуу нь одоо онлын номыг уншлаа, судаллаа. Тэгээ их бичгийн судалгаа гэдэг тий. Тэгээ Монгол болоод гадаадын энэ онлын номуудыг уншлаа. Тэгээ Монголоос бол хин Лочонгой номыг бичвэр судлалын үндэс гэдэг номыг Лочонгой бол энэ нацаг дээр судал дээр бас судалж байгаад энэ салбар руу ороод онлын бүтээл төрүүлсэн хүн байгаа. Нөгөөх нь бол яг гадны Америкийн одоо зохиолчийн ном байгаа, профессорын ном байгаа. Тэр нь болохоор юу нь илүү төвлөрсөн бэ гэхээр энэ нөгөө дижитал ихтэй холбоотой дүрмүүд барих хэрэгтэй болсон. Манай зохиол бол нөгөө орчин үеийн бүх зохиолчдын өвн хуучных шиг тийм гар бичмэл бараг үлдэхгүй юм шиг байгаа. Зүгээр нэг Word-ийн хэдэн файл, Google Doc-ийн хэдэн файл буюу компьютер руу үлдэх юм шиг байгаа юм. За үүн дээр дүрм өөрчлөгдөх анхаарах хэрэгтэй юмнууд. Эхний ээлжинд их файлыг өөрчлөхгүй байх дүрм орж ирсэн дижиталын хувьд. Би нөгөө нэг компьютертай ажиллахдаа эхлээд 2 3 файл нээгээд шууд нээгээд нөгөө зохиол муу юм уу биш юм уу үзэх гээд баг 3-ыг ч нээгээд
нээсэн азар 3-ыг нээчингүүтээ нээсэн хойноо энэ чи хэдэн оных байлаа гэд нөгөө файлынхаа тайлбар хэсэг байна шүү дээ. Танилцуулга хэсэг рүү орсон чинь сүүлийн нээсэн хугацаа өөрчлөгдсөн баг. Тэгэхээр энэ хэдэн оны файл мэдтгэр болцсон гэсэн үг. Тэгэнгүүт хүүшээ гэд бүр компьютерыг хаагаад тэгээ нөгөө онл ном уншиж ирж байгаад буцангуудаа хард авчираад нөгөө бүх файлыг хуулж аваад зохиолтой холбоотой компьютерыг хэвээр нь үлдээгээд за нөгөө файлаа дахиж өөрийнхөө компьютер дээр 2 хуулаад тэгээ яг өөрийнхөө дээр хуусан хувилбар дээр нээж эхэлсэн гэсэн үг. Тэгээ аль файлынхаа оныг хармаар байвал үндсэн файл руу очиж тэгжээж нөгөө нэг шинээр хуулж ажиллаа. Хамгийн сүүлд хэдэн он биччихсэн бэ гэдгийг гаргаж ирэх гээд энэ ихний дүрм орж ирж байгаа. Дараа нь болохоор зохиолт буюу редакторудаас нэлээд шандас шалгасан нэг юм гарч ирсэн. Одоо орчин үеийн дижитал эхийн нэг юм байна, онцлог байна. Тэр зохиолыг чи яг өөрөө бичсэн үгүй юу гэдг нь тодорхойгүй. Тэгээ энэ зохиолдоо ашиглана гэд нэг интернетээс олсон мэдээлэл хуулаад авчраад тавьсан ч байж болцсошгүй. Тийм ээ. Эсвэл зүгээр одоо над руу ч юм уу хин нэг хүн энийг та уншаад өгөөч гэд нэг зохиол явуулчихсан тэрийг би хуулж нээсэн. Тэрийг нь одоо намайг хүссэн минийх гэд анзаарагтаад андуурагдчихгүй тий. Яагаад гэвэл чи гарын хэв мэв байхгүй юм чи. Тэгэхээр тэндээс бичлэгийн хэлбэрээр нь найруулгацсан хэлбэрээр нь үгийнх нь хэлбэрээр хэмнэлээр нь онцлох хэрэг гарна. За үүнийг бас хийсэн энэ дээр яалтчгүй их мөн байна гэд. Тэгэнгүүт дуусгаагүй роман гэдэг чинь өөрөө бас найруулгацсан хувьд эцэслэгдээгүй болохоор одоо нөгөө эгшилж байгаа хэсэг дээр ийм хэсгүүд байгаа. Одоо за нөгөө буддизмын хэсгүүдээс энэ хэсгийг санааг нь өөрийнхөө оруулна да гэж бодоод нэг буддийн ямар нэг сургаалаас ч юм уу дүрм мөр хуулаа авчирсан байж болно. Тэрийг өөрчилж чадаагүй. Тэрийг нь өөрийнх нь үг мэтээр бас оруулж болохгүй шүү дээ. Файл холддог учраас тэрийг анзаарах юмнууд гарсан. За ингээд явжгаад дижитал тэр номыг онлыг судлахаас аргагүй болж байгаа. Нөгөөх нь болохоор яг бичвэр судлалын үндсэн уламжлалт текстүүдээр цаасан хувьуд дээр ажилтдаг аргууд. Энэ бол нөгөө дижиталын бүх асуудлыг шийдчихэнгүүт яг энэ цэвэр бичвэртэйгээ ажиллах үед илүү нэмэр болсон. За тэр аргуудаас жишээ нь яг гол болгох ихээ сонгоход маш их тусалсан. Нөгөө 3-4 их байгаа тохиолдолд алийг нь гол гэж үзэх юм бэ гэд. Тэгээ энэ номон дээр болохоор дуусаагүй 2017 оны 20 оны 2 ихийг цог оруулсан. Гэхдээ гол эхийн тэр 20 оны их гэж үзэж сонгосон. Тэр болохоор нөгөө зохиолчийн хар ноорг 17 оны их бол хар ноорг байгаа. Бичээл болцсон өөр илүү нэмэлт засвар оруулаагүй. 20 оных дээр бол өөрчлөөд, найруулгац өөрчлөөд, дүрийн нэр өөрчлөөд, үйл явдал өөрчлөгдөө, зарим дүр хасагдаад тий. Хэллээ бүр өөрчлөө тий. Ингээ бүх юм өөрчлөгдсөн байнгут. Тэгсэн мөртлөө хоёулангийн тасамж сүүлийн эхийн 20 оныхоор сонгосон мөртлөө хоёулангийн оруулчихсан шалтгаан бол яг ер нь бол нэг ийм хэмжээний роман үргэлжилсэн үг бичихээр зохиолч хүнээс яг ямар ажиллагаа ордог юм бэ гэдгийг бол одоо залуу зохиолч нар анзаарах болов бас гэж бодсон. Дээр нь бас иргэдэд зохиолчийг судлахад судалгааны сурвалжийг бас их хэсгэх хувилбарууд нэмэх бодол байсан. Дуусаагүй армоныг нь яг гаргаж нийтэд хүргэж байгаа тэр үндсэн шалтгаан энэ ахна шүү дээ. За тэгээд өмнөх үгэн дээр зохиолын төлөвлөгөөний 2-3 хувилбарыг оруулсан. Тийм тэр нь болохоор энэ зохиол цаашаага яаж өрнөх юм бэ гэдгийг таамаглах боломж болон ер нь царааны хувьд юу төлөвлөж ирснийг гэдгийг харуулах бодол байсан. Гисэн хэдийч 7 бүлэг бичнэ гэж төлөвлөснөөс 2-ыг нь хэвлжээд биччихээд тахт хэвлүүлсэн шалтгаан болохоор ерөнхийдөө энэ зохиолын нийт зорилго санаа ийшээ чиглэнэ гэдэг нь ерөнхийдөө ойлгомжтой болох зэвсэн нэгцсэн. Илүү бодлохгүй ах гэд. Дээр нь өмнө хэвлүүлсэн очир иргэших номын санаа болон тэр нөгөө хаадын санаа хаа тий жүжигийн төвөр тий тэр хоёрыг нь уншихаар энэ зохиолын зорилго жоохон тодорхой юмсан гэсэн ойлгомж. Тэгэхээр нь болох юм байна гэж хэвлсэн ажил байгаа. За ямар ч үсэн ихээ сонгочлоо. Одоо үүн дээр яаж ажиллах юм бэ гэдэг асуудал байна. Мэдээж хэрэг нөгөө задгаа ноорг маягийн одоо бүр сүүлийн хувилбар биш учраас
найруулга зөв үг үсгээс ахуулаад бас алдаанууд байсан. Тэгсэн чинь шууд ингээд ойлгомжтойгоор засчих бас болохгүй байсан. Тэгэхээр бас хүний бүтээл гар хүрнэ гэдэг чинь бас айгүй бас халган үйл үстэй. Зохиолчтойгоо ярилцаж чадахгүй тохиолдолд эн чинь ер нь бол яг амьд хүнтэй бол ярилцсан шүү дээ. Эний чинь инглишүүд тэглээш үгүй тийм. Энэ дэр юм ямарч байхгүй. Хоорондоо ярилцаа санаа бодлоо солилцоол явчихсан. Боломж байхгүй. Тэгвэл бас үг үсгийн улаан цайм алдааг тэр чигээр нь хэвж бас болохгүй. Гэхдээ зарим алдаа бол ер нь ихэнх алдаа гадагшаага бол уран зохиолын тэр онол дээр алдаа нь хүртэл судлагдсан болж явах учиртай. Учраас хит засч болохгүй. Тэгэхээр засвар дээр ямар засварыг хийсэн бэ гэхээр техник засварууд хийсэн. Үг үсгийн алдаа зассан. Монгол хэлний дүрм барьсан. Гэхдээ зохиолч угаасаа зариудаар алдаатай бичдэг өгүүдийн бол хэвээр нь үлдээсэн. Одоо бурхтын одоо гэдэг дээр хизээч раг гэдгүү те дүрмэн дээр бол гээхээр байдаг. За Монгол гэдэгтэй холбоотой одоо эзэн хаантай холбоотой үгийг дандаа томор эхлүүлнэ. Одоо уул нь Монголын гэдэг үг тэмдэгнэр болчих юм бол жижигэр явна да. Тэхгүй ерөөсө Монгол аяг Монголын морь гэж бичсэн чинь ийм үсэг Монголын ийм томоор явдаг. Энэ миний нь бол үлдээн энэ чинь зохиолч өөрийнх нь юм. За ерөнхийдөө техник редактор дээр редактороор нь Цэдэв Дамбын оюун чимэг хичээг ажиллуулсан зөвхөн хайр дээр ч гэсэн гойсон. Домогоонууд нь ламын зохиолч мөн үү? Үгүй тий оюун гэрэл ихчийн одоо ихчнүүд үнэ хамаатан л та. Тийм биш нэр. Тийм оюун чимэг ихч шүү. Одоо манай Зиндас сэтгүүлийн эрхлэгч шүү. Оюун чимэгч бол гайхамшигтай тийм редактор хүн, маш хурдтай ажилдаг, маш сорог мэдрэмж, хариуцлагатай гэд. За оюун чимэгчийг гуйсан шалтгаан нь эргэзэд найрагчийн өмнөх бүтээлүүдийн ихэнхтэр нь редактор авчилсан. Тэгэхээр одоо эргэзэд зохиолчийн шавар, бичвэр, найруулга зөв бүх юмыг оюун чимэгчээс илүү сайн мэдэх хүн байхгүй. Хамтран ажиллаж исэн хүн тийм байхгүй юу? Тийм байхгүй. Тийм болохоор оюун чимэгчийг та нэг хараад өгнүүдээ гэх. Тэгэхгүй бол надад бол тийм туршлага байхгүй. Эрдэд найрагчийг би яг ховчлон одоо тийм зохиол бүтээл ярих хэмжээнд тийм танил татнаж байгаагүй. Тийм гэдэг тийм зөндөө олон дүрмүүд байсан. Тийм тэгэхээр боцноос илүү цаанаа ярихтэй зүйл байсан. Тэгээд гаран гарахтлаа өмнөх өдөр нь хүртэл ингээ эргэлцээр л байсан хэвлэлт өгөхөөс өмнө ч гэсэн. Тэгээд охиноос нь дахиад охин нь бол зөвшөөрсөн болохоор тийм эрдэд найрагчийн хүсэл зоригийг хүндэтгэн гэдэг дотор түүний өвийг хадгалагдж байгаа хүний тэр охиных нь хүсэл зоригийг бас хүндлэх гэдэг агуулгаар нь юм чинь. Тэгэхээр охин бол гаргая гэд. Охин бол яг босод зохиолчдын үр хөөхөд хамаатан сайтай адилхан л байдаг баг. Гэхдээ яг охин андрынхын хувьд болохоор ээжийнхаа өвийг түгээх тал дээр маш санаачлагтай, зүтгэлтэй хүн л дээ. Тэгэхээр түүнтэй хамтарч ажилласан гэсэн үг. За яг дуусгаагүй армоныг одоо ингэж гаргах хэвлэх юм уу те. Энэ дээр бол мэдээж одоо Батэр Эргэзэд манай архичийн зохиолч өөрийнх нь хүсэл зорилго байсан байгаад байна шүү дээ тий. Нөгөө талдаа бол одоо ингээд зохиолч одоо тий нэгэнт одоо ингээд дээш дэвшээд залраад ч юм уу одоо тий хүний одоо оршихуй тэр эсэмсэн байха болцсон ч байт юм уу. Тэр үед нь одоо уран бүтээлийг нь гаргаж хэвлэлийн газрууд хэвлэх түгээр нь ашиг олгох ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм аягүй их дагалддаг. Тэр үүднээс бас илүүтэй яагаад хөвлсөн гарах болсон тэр шалтгааныг бас асуусан байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь тэр зохиолын бас төлөвлөгөө армон ингэж бүтдэг иймэрхүү юм байж ийн цаашдаа ингэж армон болдог байх нэм цаг хугацаа дөрүүдээ тийм тэр бас нэг тодорхойлолт тэрийг хийсэн төлөвлөгөөгөө гаргасан зүйл нь бас залуу зохиолчдод бас хэрэг болох тэр нэг бас хаалга биш тийм нацаг дөржийн бас одоо тэр юу гэдэг чинь хэлхээгүй сувд тууж гэсэн. Гэтэл тэр бол цаашаа одоо зарим судлаачдын тий дожоогийн сэдвгоо ч юм одоо нацаг дөржийн өөрийнх нь бүтээлд одоо маш том судалгаа хийсэн эрдэмтэн байгаа тий. Сэдв агсны тэр үзснээр бол бараг тэр цаашаа армон болохоор байсан тийм төлөвлөгөө нь бол армон болохоор шинжтэй. Тэгээ дуусгаагүй яг энэ бүтээлийг аваад үзэхэд бол одоо туужийн хэмжээтэй ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд бас байгаа тий. Тий дуусгаагүй бүтээл дээр тэр төрөл зүйлийг
нэрлэх хуваах бас ярихтай юм билээ. Одоо тэр хараа тууж гэж бичээр роман болох гэжсэн ч юм уу тий. Тууж гэж хэлсэн мөртлөө өгүүлэх шиг ч байж болно шүү дээ. Гэтэл өөрөө зохиолч тууж гэж үзчихсэн гэдэг тий. Тэр дөрүүдийн одоо өгүүлэмж дүрээ хэрхэн бусгасан цаг хугацаа, орон зай, үйл явдлын тий. Тэндээс хамаарахаас биш зузаа нэмгнэрээ төрөл зүйл нь яахгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ цэцэгнээс төрөсөд дээр бас тэр төрөл зүйлийн асуудал дээр бас ботсон л доо. Яг хуу тэгтээ харваа сандшгүй роман байсан. Гэхдээ нөгөө манайхан өөрөө Монгол роман гэж англи категори өгсөн өөрөө. Mongolian novel. Тий. Тэгэхээр нь тэрийг нь авсан Монгол роман. Энэ бол одоо цэцэгнээс төрөсөд Монгол роман гэд. Тэр очир иргэшигчийг бас Монгол роман гэж өөрөө ангилдаг. Тэгэхээр өөрийнх нь одоо дэлхийн одоо уран зохиолд оруулж ирж байгаа англи юм шиг байгаа юм миний бодлоор. Нэгэнт хоёлоо бас яг номыг нь онцолж ярьж байгаа. Одоо ном руугаа бас жоохон зохиол руугаа бас жоохон хандъя гэж бодож байна. Тийм. Тэгэд мэдээж одоо цэцэгнээс төрөсөд гэдэг нэр бол одоо яалтчгүй тэр нэг хувлаа хаан даалгавраар ирсэн ч гэдэм үү. Тэ энэ одоо өгүүлэмжид яваад байгаа. Та дээр нэг үзэл санааг нь ярьжсэн шүү дээ. Түн шиг. Тэгээ бодсон чинь нэрэл бас 13 дугаар зууны үе те. Чингис хааны байлдан дагуултыг одоо за мэдээж маш олон хүн одоо нас орсон гэсэн гэж байгаа боловч тэр эзэнт гүрний үед хамгийн гол нь бүх улс үндэстний шашин шүтлгийг зөвшөөрсөн тий. За арьс өнгөний үзэлч гэх юм одоо элдв одоо тийм дээд зүйл ахгүй өөрсдийнх нь тэр одоо их засаг хуулийг мөрдөж дагж л байвал тий. Ямар ч шашин шүтлэгтэй тий ямар ч одоо арьс өнгөтэй байсан одоо бүгдийг нь хүлээн зөвшөөрдөг. Гэтэл одоо бол дэлхийн ингээ шашин шүтлгийнхээсээ болоод за арьс өнгөний үзлээсээ болоод ч юм уу ингээд дайн тулаа үүсдэг ч юм уу. Тухайн үед илүүтэй тийм их тайвныг одоо яг нөгөө нэг Батрисма зохиолчийн санаа яваад байна шүү дээ тий. Нэг даалгавартай ирсэн гэдэг шиг тогтоож исэн. Тэгэд үнэхээр бас нөгөө зарим судлаачид үнэхээр ингээд Монгол хаадын түүхтийгээ үргэлжилсэн бол дэлхийн бас түүх илүү тийм одоо тайван цаг үе рүү одоо илүү тэр соёл иргэншлийн хүмүүс яахч байгуулсан тийм ийм хүнлэг нийгмийг бүтээх гэж байгуулсан тэр цаг үе рүүгээ илүүтэй бас явах зүг чиг нь бас хандах байсан болов гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд их ажиглагддаг. Тэгээ бодохоор ингээд цэцэгнээс тэр одоо төрж байгаа тэр санаа ч юм уу, сэтэл ч юм уу тэр зүйлийг нь дээр нь бас энэ нэг асангийн одоо дүрийн хөгжүүлэлт бас өөрөө маш гоё шүү дээ. Тойрол зөв ер нь хүүрнэл зохиол дүр бүтээн дүр босгоно гэдэг хамгийн чухал асуудал тий. Тэр талаас нь бас та онцлуулна мó. Яг хоо цэцэгнээс төрөсөд гэдэг нэрийн утга нь одоо өөрөө ямар бодлоор зохиолж өгсөн юм бол тоо тий. Яг хоо энэ дээр агуулгадаг нь энэ дээр ийм юм болсон. Романыг бичих гэдэг чинь зөвхөн нэг сууж байгаа биччихдгүй юм байна л да. Нэгдээ хэдэн жилээр бодоод төлөвлөө судлаад тэгэхээр энэ романыг бичнэ гэд судалгаагаар зохиолч өөр Монгол руу тэгээ Бээжин руу Япон руу гэл нэлээ явсан байлээ. Тэгээд нөгөө хүрээ хөвгүүдийн одоо нэм очир ах байна. Судлаач төв судлаач нэм очир ахтай тий. Нэм очир ахыг гуйгаад тэр Хувлаа хааны зуны өргөө чинь шанд баха шанд тэгээд шанд тэг шандуулдаг. Гэтэ нэм очир ах шанд гэж хэлээрэй гэж хэлээд байлээ. За тэгвэл ахын хэлсний үс тий. Уламж байгаа шанд хотоор явж байгаа. Явсан байдаг 16 оны хавар гэсэн. Тэгээд тэр аяллаа дундуур Бээжинд байгаа нэг сүмд очисон. Би нэрийг нэрчил санахгүй байна. Тэр сүм нь болохоор энэ Хувлаа хааны охинд Маоян тэгээ гүнжид зориулсан тэр хийд байдаг. Одоо ч байдаг. Тэн дээр нэг хөлийн одоо чулуу хонхойцсон хөлийн мөрөөр хонхойцсон чулуу байдаг. Мэдхэн мэднэх. Тэр болохоор Хувлаа хааны охин одоо тэнд залбирч сунж мөргсөөр байгаа тэр хөлийг мөрөөр нь тэр чулуу хонхойсон байдаг. Тэр яг бодит түүх гэж яригддаг. Эзэнт гүрний байлдан дагуулал гэдэг чинь өөрөө бас цус нулимсаар бичигдэж байгаа юм байна. Тэр олон нөгөө цус нулимс хүний амьны төлөө одоо залбирсан л гэсэн үг. Өршөөлгүйж тий хинээс ч юм да юунаас ч юм тий. Тэр нэг тийм чин сэтгэлтэй охин байсан домогтой. Тэр охинд зориулж бичсэн зохиол
гэж энийг бас үздэг. Түүнийг бичих гэж судалж явж хагаад бичиж эхэлсэн гэдэг. Тэгээд зохиолын нөгөө өгүүлэмж дээр Хувлаа хааны тэр ордны дунд нууран дээр байгаа бадам цэцэг дэлбэлээд тэндээс нь охин гарч ирж байгаа шүү дээ. Бадмаа нэртэй охин төрж байгаа. Тэр охин Хувлааны охин байх. Тэгээд гой нөгөө хиллэгүүд байдаг л та. Хувлаа хаан тэгээд Хувлаа хааныг эргэж Чимбай хатан бахаа. Тэр хоёрын одоо бодлоос бүтсэн, хөтлөөс бүтсэн, тэр хоёрын зохиосон охин гэдэг байгаа. Одоо хүний хүсэл зориг тэр юун дээр ингэж юм бүтэж юм тий. Тэгэхээр нөгөө зохиосон гэдэг байгаа нь одоо зохиомл гэдэг утгаар биш ингэж зохиосон эцэг гэх хүслээрээ бий болгосон эцэг гэх юм уу тийм хэлцүүд байгаа. Тэр охиныг хэлээд байгаа ах. Тэгээ өөрсдийнх нь тэр одоо дотоод хүсэл сэтгэл зорж байгаа бүхэл юм тухайн одоо бүтсэн хүнийхээ дотор одоо шингэж бий болгох нь ш тэр хүнийг одоо бий болгох. Тэр эцэг их болно гэдэг чинь мах бодийн хэрэг бас мөн байна тий. Ахан бий юм бодлаа. Нөгөө талдаа оюун санаа энэ хайраас бүтэж зохион байгаа тийм эцэг их бас байна тий. Тэр юм орж ирж байгаа. Асангагийн дүр бас миний бодлоор зохиолын төлөвлөгөө ярих уншаад ботсон. Асангаа гэдэг гол дөрийн хүү Яванда 4-р бүлэгчлүү 5-р бүлэг хавцаана тэр нөгөө цэцгээс сүрсэн тэр охинтой Бадмаа нэртэй охинтой учрах уулзах байсан байх. Ямар ч байсан хайр дурлалаарч уулзах юм уу мэдэхгүй те ямар ч байсан нэг хувь тавилан тэр хоёрыг бол нийлүүлэх байсан байх. Нэг учрал тэнд гарч ирэх л. Нийлж нөгөө тэнгэрээс ята үүлээ хийх ч юм уу эсвэл нэг яах ч юм мэдэхгүй те. Нэг нууц үйл гээд байгаа шүү дээ. Тий. Тэрийгэ хийх юм болох байсан бах. Тэгээд Асангаа нэртэй дүрийн хөгжүүлэлт бол надад маш хамгийн таалагдсан. 17-ны хувилбар дээр нэг тийм хятад эрдэмтний туслах байгаа хятад хөөгийн дүрээр явдаг. Гэхдээ ер нь бол ингээд яруу найрагшүүлэх дуртай хятад эрдэмтний хомууц үгийн те муу үйл хийх дурггүй тийм шавийн дүр байсан. 20 оны хувилбар дээр дүр хэвээрээ боловч нэр нь болохоор Асангаа гэж өөрчлөөд гэхдээ яг нөгөө зохиолын гол өвгнөл хэсэг эхэлтэл нэр нь мэдэгдэхгүй хятад хөл яваад байгаа. Тэгээд эхний хувилбарыг уншихтаа би ингэж бодоцсон байхгүй. Зохиолч өөрөө энэ монгол хүнийг л ингэж өөдөн татдаг үзэлтэй хүн энэ роман дээр яагаад нэг гайхамшигтай мундаг хятад дүр оруулаад ирсэн болоо гэд бодлоо. Таамаглаад гайхаад яагтвэл би ямар ч нөгөө тийм айрсан хүний үзэлтэй үндэсний юм биш шүү зөв зохиолч юуг тайлж байгаа. Тэгэхээр нөгөө манай зохиолч тэгмээргүй байсан байх гэж бодсон чинь 2 дахь хувилбар дээр тэр хүү бол хятад хүн гэж өөрийгөө итгэж өссөн. Гэхдээ нөгөө муу санаат эрдэмтэн нь одоо Монголын одоо алтан уургийн удмын хүү бага ахт нь хулгайлаад аваад ирсэн харын сэтгэлээр тий хорын сэтгэлээр хулгайлж авчраад хятад юм шиг өсгөөд явсан гэвч тодорхой мөч хүрэхэд тэр хүү бол яг монгол хүний шинжүүдээ гаргаж эхэлдэг. Тэр монгол хүний шинжүүд тэр хүү өөрийгөө монгол гэдгийг таньж байгаа монгол болох шинжүүд нь гарч байгаа тэр нэг дохиолууд нь болохоор яг монгол хүнийг юу монгол хүн болгодог вэ гэдэг үзэл санаатай холбогдох юм шиг. Одоо нөгөө морь үүсгэхэд сэтгэл нь ингэж хөвсөлцдөг. Тэгсэн чинь нөгөө баригдаад онцлогдоод ирсэн нэг өвгний дүр байгаа монгол цэргийн дүр тий. Тэр өвгнийг уртын дууд болоход тэр хүүгийн сэтгэл дээр шүлгийн анхны шүлгийнхэн мөр орж ирчихлөө гэдэг ч юм уу ингээд сонирхолтой л да нөгөө өвгнийг уртын дууд болоход тэр навч хуйлраад эргэлддэг. Тэнгүүт нөгөө хятад одоо буруу зүгийн сэтгэлтэй тэр эрдэмтэн Монгол уртын дуу үндэс гэж юу ах вэ? Зүгээр сэтгэл нь өөрөө тийм харам уу? Дөрөв аа шүү дээ. Тэр жилээд байгаа. Зарим нөгөө нэр томьёо би яг зохиолынхаа үгсүүгээр хэлээд байгаа шүү. Тийм тэгэнгүүт навч морь үрсээд уртын дууд болоход навч хүртлийг эргэлддэг тий. Хуй салхи үсэж ш тэнд. Тэгэхээр чинь энэ уртын дуу чи юу юм бэ? Гэтэл тэр уртын дууг навч хөдлөгдөг уртын дууг бүтээчихсэн байгаа үндэстэй юу юм бэ? Тэр гэл нөгөө асуудал руу орчдөг. Тиймэрхүү сэдвтэй. Тэгэд ерөнхийдөө уран бүтээлүүдээс нь ингээ ажиглаад хад хайр гэдэг зүйл маань өөрөө
одоо энэ цэцэгнээс төрөсөд одоо армалж гэсэн одоо тэр Бадмаа нэрт охин одоо тэр хоёрын хүсэл мөрөөдөлтэй одоо бүх юмнаас одоо ингээ бүтээж тэрийг зохиож ийн гэж юм. Тэр нь Бадмаа нэрт охин ч одоо нөгөө үүлээ хийх бас ёстой тий хааны хүслийг гүйцэлдүүлэх. Ингээ бодохоор нөгөө хаан тэр нэг зүйлийг одоо хүнд юм өгөх гээд байна да хүн төрлөختөнд. Тэгэхээр хайр гэдэг зүйл маань өөрөө одоо Батэргсмаа уран бүтээлчийн одоо тэр үзэл санаа уран бүтээлүүдээс нь үзэхээр өөрийнх нь тодорхойлолтоор ингээд альваг байгаа бүхнээ сайн сайхныг ингээд дандаа өгөхийн нэр юм шиг. Насаараа л одоо тэр дэрэгдэх хүндээ хайр гэдэг зүйл те. Насаараа л тэр дэрэгдэх хүндээ ч юм уу одоо тэр хайрлсан хүндээ өөрийгөө байнга илтэлж өгч идэг. Тэр зүйлээсээ одоо байнга одоо асангийн дүр шиг юм ингээд суралцаж явж идэг. Тэгэл дахиад өгнө юм өгөхийн нэр байгаад идэг. Тэгээ цэцэгнээс одоо төрөсөд гэдэг тэр төрсөн хүүхдэн ч гэсэн ингээд хаахтан хоёрын бусдад өгөх гэсэн тэр сайхан сэтгэлээс үүдж байгаа. Тэгж бодож ирсэн. Үйл хийх гэж байгаа юм чинь. Тэр нөгөө асангагийн дүртээр хайртай ч юм бас холбогдох юм байна л да. Монгол хүний ч юм байдаг юм уу? Хүний чанар байдаг юм уу? Асангаа нэгсгүүдэр нэг хэсэг байдаг штэ. Яг нөгөө шидэт хүрээ өвлөгрийн нөгөө хэсэг юм шиг яваад идэг штэ. Зохиолын онцлог бол нэр яг нөгөө кино байхаар фантази штэ. Маш фантази. Тэрэн дээр нөгөө хүүхдээ ойд нөгөө хүүхдээ хамт байгаад идэг. Тэгсэн чинь эрэлгийн элч. Ирээд асангагийн эрэлгийн элчтэй хүн уулзна гэдэг чинь ер нь ойлгомжтой нэг л тохиол байна да. Эрэлгийн элчтэй хүн одоо эрлэгт очихын өмнө уулзах байх. Тэсэн чи эрэлгийн элчтэй уулзахад эрэлгийн элч асангагийн амийг авардаг штеп. Би өвшөөлөө чамаа гэд яагаад гэдгсэн чинь чи өхлийг хүндэтгсэн учраас гэдэг өгүүлбэр гардаг штеп. Тэсэн чи нэг ой таарсан хүүрээс нэг даарсандаа гутлын гуйгаал, цамцын гуйгаал тий. Тэгснэ өөрөө бүр амиа эйгүүтгий гэж борлохдоо олсын гуйгаал. Гэсэн чинь гээд одоо хөтлөхүүрээс юу гуйх втэ те гуйх гавна үсттэй зүгээр хүн бол яадаг чинь те ер нь тэхийнхээ өмнө ингээд хөтлөхүүрэнд их дахимдуу бас байгаа юм л та. Тэгсэн чинь тэр нь бас нөгөө талдаа хүний өхлийг амтны өхлийг ер нь альва нэг өхлийг бас өгсөн юу ч байхгүй гэж бодохгүй хүндэлж штэ. Тэр энэ ч одоо нэг орчин үеийн юугаар одоо манай хуйлзан ухаанаар онлоор бол анагаахтч байдаг нэг бас дүрэн байгаа. Хүний өхөлд хүндэтгэлтэй хандах гэх тий. Одоо хуулийнхын задлан хийхдээ хүртэл өмнө нь заавал одоо хин тэр 3 одоо хуулийн мэргэжилтэн задлангийн иймч прокурор байсан ч гэсэн хин ч харахгүй ч гэсэн заавал хэдэн секунд гашууд илэрхийлчихэд эхэлдэг гэдэг ч юм уу. Энэ бол нөгөө хүнийг өгсөн хойноч бие махбодд нь болон тэр сүнсэнд нь хүндэтгэлтэй хандж байгаа ойлголт шүү дээ. Энэ бол тэгэл энэ чанар энэ бичлэг эрсдэгчийн зохиолт эрсдэгч яг бодит үйлдэл дээр тим юм байдгийг мэддэг ч юм уу гүү ч юм уу онлайн мэдхгүй ч гэсэн байж магадгүй. Зөвхөн хүний ууг чанараараа бүтээлээрээ өгөх гээд байгаа чанар нь тэрийг мэдчихэж шүү дээ нийтлэг. Тэгээд өхлийг хүндэтг нь хүнийг хүндэтг нь хайрыг сэтгэлийг хүндлээд байна гэдэг чинь цаанаа бол манд хүний нөгөө хайр гэдэг ойлголтыг тийг яаж ханддаг тухай үзэл юм болов уу гэж бодсон. Тэгэл саяын тэр нөгөө юу хүүртэй эхлэлээс аваад үзэгдэлхтэй энэ бүхэн нь яг өөрийнх нь одоо Батэргсмаа зохиолчийн уран бүтээл гэдэг яалтчгүй нөгөө нэг анзаардаг зүйлүүд нь гарч ирж байна тий. Тий дунд нь бас нөгөө нэг асангаа гэдэг тэр хүү чинь сүлдээ яруу найрагч хүү болгон додордог штэ. Тэр хүүгийн бас хэдэн 2-3 мөр хүртэл байж байгаа тий шүлэг тустай. Тэр нь бас яг л нэрзэд их харахгүй яруу найрагч шүү. Хатгамал дээр нөгөө нэг дэглээ байсан чи тэр дэглийн нисээд ингээд сарнд хүрээсэн. Сар нэмгэрхийг хүлээгээд байгаа шүү дээ тий. Тэгээ сар гэрлээ ингээд цацруулаад ингээд нэмрээ түгээсээ гэд тий. Тэр хүсэл нь байдаг. Тэгээ манайхаа яг энэ чанараараа бол надад одоо Батэргсмаа зохиолчийн тэгэд яаж одоо ийм санаа сэтэл тий тийм хайр нинж тэгсэн мөртлөө бас хатуу штэ дүрдээ. Тэгээ тэр нэг дүрслэллүүд нь тэр аюу эвгүй тийм метафор тэгээд нэг за баагийн сүнсний ертөнцийн зохиолч яваад байгаа юм шиг тэр нэг ойр гүйж га тэр дүнсгэр хөх харлсан модод нь тэргээл эхлэлийн тэр хэсгүүч гэсэн аюу юм сонин байдаг. Тэгээд нөгөө талаар манайхан бас нэг ингэж ярьдаг шүү дээ. Одоо аюу шүүмжлэг болоод байгаа залуучууд ялангуяа тийм мэдээж уншигчдгүй бол үзэгчдгүй бол бид нэр хийн тий. Тэр үүднээс бас хүндэлж үзэх хэрэгтэй ч байх. За нэг бодлын зүгээр ер нь бол
уран бүтээлч хүн тэг хэрэггүйг нь хаяад явах хэрэгтэй л ахал та. Тэгээд нэг талаас ингээд за дэлхийн ертөнцийнхэн одоо ингээд зохиолчд бүтээлч те одоо ингээд гаригаас ингээд гарцсан ингээд юм бичиж байна. Манайхан л нөгөө нэг адуу мал бурхан шашинтайгаа зуралдаад байж явах ингээд шөөмжилдэг. Үүн дээр та бас өөрөө уран бүтээлч хүний хувьд та ч одоо нийтлэлч за яруу найрагч те одоо хатгалын тэмдэглэлүүд бас ном байгаа. Тэгээ аян замын тэмдэглэлүүд бараг л уран зохиол хэлсэн шүү. Миний унснаар бол тий. Тэгэхээр одоо зохиолч ийм хүний хувьд өөрөө бас ямар бодол тээж явдаг вэ? За зохиолчийнхаа хувьд гэдэг үднэс хариулахад бас юу юм аа бэрх юм аа. Тий. Зүгээр энэ тал дээр миний үзэл илүү тод тэлэрдэг чиглэл нь болохоор нөгөө хэвлэлийн газрынхаа одоо яг давхар ерөнхий редактор гэж юм хийгээд байна л да. Одоо захирал энтер гэж хэлдэг боловч захирал бол хэвлэлийн газрын захирал гэдэг бол илүү ажил хэрэг хөөцөлдөхтэй ч юм уу те илүү техник шинжтэй байгаа тийм. А яг хэвлэлийн газар дээр продюсерийн шинжтэй шүү дээ илүү мөнгө төгрөг олох менежмент гаргаж байгаа номууд дээр хийдэг ажиллагаа зүгээр ерөнхий редактор л хийж байгаа шүү дээ. Сонголт гэ. За үүн дээр яадаг вэ гэхээр номын сонголтууд дээр илүү харагддаг миний өөрийн тэр үзэл. За би ямар ном илүү сонгож авч гаргамаар байдаг орчуулгын эрхийг авмаар байдаг гэхээр илүү сэдв хүнсэн зохиолуудад турштай өөрөө тэр хийцэн хамаагүй байна. Яг сэдвийн тухайд бол нөгөө одоо романч бай юу ч бай сэдвгүйгээр явахгүй л тий. Тэр сэдв нь ямар сэдв энэ одоо цаг үе дээр яг юм хэрэгтэй юугүй юу гэдэг асуудал байна. Хэрэггүй сэдв гэж бас байхгүй л бахал та. Гэхдээ одоо энэ манай уншигчдад зориулахад хэрэгтэй тэр сэдвээ хэрхэн одоо тэр урдлах бий болгох арга аргачлал онцлог зохиолч бүтээлч юу уран бүтээлчдийг өөр өөрсдийг нь тодорхойлдог байх л та. Тэгээ сэдвийг сонгож ин сэдвэр за тэгээ би нөгөө хуульч хөгшилтэй адуу юм болохоор яг тэр хууль зүйн юг бас бодоод ташгүй нийгмийн сэдвүүдийг гэхдээ сэдв дангаараа хангалтгүй энэ сэдвийг яаж илэрхийлж ийн гэдэг бичлэгийн хэлбэр найруулах зүй техник тий. Тэгэхээр би илүү өөр мөц хэлбэрийн хувьд эвдсэн тиймэрхүү бүтээлүүд дээр илүү турштай сонгоод байна. Гэхдээ нөгөө уламжилт ч юм уу эсвэл ерөөхдөө том нүсэр уран зохиолын бүтээлүүд дургу гэсэн үг биш. Тэр хэсгийг нь болохоор манай бусад хэвлэлийн газрууд манай найзууд хангалттай сайн хийж байгаа. Тэ? Тийм болохоор зүгээр өөр дутуу орон зай өнцгөрүүл ажилламаар байдаг учраас. Яг уншигчдын зүгээс гаргасан нөгөө нэг бас асуулт би нөгөө тавьсан шүү дээ. Нөгөө уншигчид бол одоо ингээд дэлхийн ингээ уран бүтээлч сонгодог мундаг зохиолчд бол тий. Ингээд одоо бараг гариг ирэхээс энэ дэлхийгээсээ гараад явцсан тэр одоо ирэхсийн чамдах зүйлсийн талаар бичиж байна. Манайхан нөгөө нэг адуу мал бурхан шашинтайгаа зуралдаад байж яах юм гэж одоо ханддаг бас зүйл байгаа. Үүн дээр та харин ямар бодол үзэл хийж явдаг вэ? Зохиолчтой яг үүндээ за өнөөхөндөө хэлэхэд зохиолчтой одоо яг наа асуултын чинь хувьд би ч гэсэн яг Монгол зохиолчтой бас тэгж бичээсэй гэж яг хүсдэг. Одоо сэдвийн хувьд болоод бичигдэж тэр сэдвээ илэрхийлж байгаа хэлбэрийн хувьд илүү тийм бүтээлч ч юм уу эсвэл өөр ч юм уу тийм хэлбэртэй байх юм бол би илүү турштай уншдаг. Тэгээд ядахнаа хэлбэр эвдээсэй гэж бас бодноо. Адуу мал нөгөө уламжлалт сэдвүүдийн тухайд бол тэрийг бичиж болно. Тэр бол миний бодлоор энэ одоо Монгол хүний юм тэр ахуйд нь байж л байгаа юм байсаарч байгаа юм. Тэр бас өнгөрсөн цаг болчихоогүй байгаа. Орчинтой холбоотой. Тэгээд уран бүтээлч хүн чи илүү дурсамжаал бас нөгөө уудалдаг, хилтэлдэг юм байгаад байгаа. Тийм. Тэгэхээр тэр өнгөрсөн цаг болчихоогүй. Түүнийг харин одоо цагийн залуу яаж бичих вэ гэдэг хэлбэр бас байгаад байна. Одоо адуу малыг хөдөө тосгоныг 80-ад оны бичлэгээр бичсэн хэвээрээ байх юм уу? Эсвэл утгын чимэгт ордог өгүүлэлгүүд биш үү? Тэр хэлбэр бичсээр байх юм уу? Эсвэл тэрийг орчин үеийн хүнийхээ нүдээр бичих юм уу гэдэг асуудал байна. За
энэ дээр одоо далихад миний бодлоор шүү дээ. Уншигчийн бодлоор болон хэрвээ би бичих болвол бодож явдаг юм болохоор Монголын одоо цагийг бичмээр байдаг. Нэг хоёр янз байгаад ингэж ажиглагдсан. Гэхдээ аква санал нийлэх юм уу юм уу? Монголын одоо энэ одоо хөдөөний тухай ч юм уу. За хөдөөний гэж бодъё. Сэдв ингээд хоёр янзаар яваад байна. Миний бодлоор нэгдүгээрт бол дурсаж одоо цагаас дурсаж бичиж байгаа. Одоо байгаа би хуучин багынхаа ч юм уу эртний имийг дурсаж бичиж байгаа. Энэ бол дурсамжийн төрөл зүйл гэдэг утгаараа болж байна. Нөгөөх нь болохоор яг одоо цагаар нь бичих гээд байгаа. Монголын хөдөө, Монголын нийгмийг одоо цагаар нь бичих гээд байгаа санаатай боловч арга зүй хэлбэр сэтгэлгээний хувьд ерөөсөө одоо цагаар бичигдэхгүй илүү хуучныхаар бичээд байгаа. Одоо мэдгүй Эрдэнэ гон зохиол би жишээ нь туртай. Эрдэнэ гон бүтээл ч юм уу эсвэл одоо газар шараа маамгой энэ төр гээд тэд нэр тухайн үедээ тэр яг юм бичгээр тосгоноо ч юм уу сумаал бичээд байгаа. Гэтэ түүн дээр яагаад илүү уншигчд надад хүрээд идэв гэхээр тэр болохоор яг одоо цаг тухайн үеийнхаа шинэ байсан шүү дээ. Одоо цагаараа бичсэн юм байна гэж бодоод. Одоо тэгэнгүүт бид нэр тэр аргаар нь одоо цагийг бичээд юм гэсэн үг үү? Гэхдээ одоо цагийг бичиж байгаа мөртлөө тэр хуучных нь аргаар бичээд байна. Тэгэхээр яг агуулга нь одооны Монголын хөдөө биш. Яг нөгөө социализмын үеийн тэр бидний хөдөө шиг уншигтаад идэг. Гэтэл Монголын хөдөө ч н одоо юмны арга л өөрчлөгдөж байна. Одоо очихоор би яг хөдөөгөр амьдраад байгаа болохоор тэр л ахalta очихоор унаг тамуулдаг ёс нь байна уу байна тий айраг цагаа хийж гинүү хийж гин. Гэхдээ тэр хийж бэ одоо үйл явцсан түүндээ хандж байгаа хандлагууд нь их өөр бол. Заавал миний уран зохиолож унснаас уран зохиол дээр дөрүүд ч бас шал ондоо болгосон гэсэн үг шүү дээ. Харилцан яриа хүртэл өөр болчихсон байгаа. Тэгэхээр сэдв бол яг тийм Монголын хөдөө ч гэдэг юм уу сумын тухай бичгэлтэй хамаагүй сэдв өндөр хамаагүй. Түүнийгээ харин яг яаж одоо цагаар бичих гээд түүн дээр л байна. Тэнгүүд хөдөөний сэдв орж ирэхээр л одоо цаг бол хуучны тэр хэлбэр орж ирээд идэг нэг онцлог ажиглагтаад идэг санагтаад байна. Тэгэхээр мэдгүйс түрэн таны асуултанд их нуршуу хариулж байна. Үндсэндээ тэр адуу малаа бичнүү хамаагүй юу? Тэр адуу малтанда хандж байгаа зохиолдоо оруулж яаж ашиглаж байгаа тэр өнцгүүдл жоохон өөрчлөлтөх хэрэгтэй байх гэж бодоод байна. Хамгийн гол нь яг энийг бас асуусан шалтгаан нь ерөнхийдөө бас энэ залуучуудын шүүмжилж байгаа мэдээж өөрсдөө ямар нэгэн зохиол бүтээлүүд уншсан байна те дуулсан байна. Түүн дээрээ бас дөрөөлж бас үгээ тий шүүмжээ бас сан сэтгэлээ илэрхийлж гал байлгүй тэдний бодлыг бас хүндэх хэрэгтэй баг. За тэгээд нөгөө талаас яг энэ бодол төр ч юм уу ер нь энэ уран зохиолыг тойрвын бүтээн за Монгол зохиолчд маань бас өөрсдөө ингээ маш сайхан Монгол зохиолчд байна шүү дээ тий бичиж байгаа энэ яг үндсэн одоо энэ шалгуур дээр Патрик Зма зохиолч бол бас айгу жин дарж явдаг байсан тий тэгээд Патрик Зма зохиолч одоо хамгийн сүүлийн одоо энэ бүтээл нь тий Монгол хэлт одоо уран зохиолынхаа хувьд бас ямархуу цаашдынх нь одоо та өөрөө хэвлээд гаргацсан хүний хувь те цаашдынх нь тэр одоо энэ номын хувь тавилан бас хэрхэн төсөөлж байна вэ гэж байна. За тэр ирээдүйн цаг үеийг одоо таамаглах хэцүү юм. Гэхдээ нэг юм ажиглагдсан энэ номыг гаргасны дараах. Тэгэхээр энийг хэн уншаад байна вэ гэдэг асуудал. Энэ яг бүтээлийн чанарынхаа хувьд, бичвэрийнхаа хувьд, найруулга зүйн хувьд яг л нэг тийм Монгол роман мөн байгаад идэг. Тэг чи уншсан юм чи энэ нөгөө юуг мэдэхгүй юм уншихад мэдрэгдэнэ. Тэгэхээр нэг гадны орчуулгын ч юм уу гадны зохиолч болохоор үүнээс шал өөр байдаг. Хөндөж байгаа сэдв, бичвэр энэ төр шал өөр байдаг. Тэгэхээр одоо нөгөө залуучууд Монгол зохиолчдынхаа одоо хуучны юу одоо цагийн нүсэл залуу зохиолч нь хамаагүй Монгол зохиолчдыг унших байдал бас тийм хангалттай биш юм шиг байгаа. Одоо яг би энд ярьж байгаа залуучуудыг бүр нэг нүгөө шууд хэлэхэд оюутнууд гэсэн үг. Төгсснүүдийг хэлээгүй. Ер нь бол мэдээж монголчуудаа уншдаг залуу шиг зөндөө байгаа мэдчихэж байгаа. Зүгээр ерөнхий маасаар ярил дандаа орчуулгын гадны юм уншдаг юм байна л та. Тийм тэгсэн чинь энэ цэцгнээс төрөхсдийн дараа өөрөөсөө бас нөгөө хэл устай хүмүүсд англиар ч уншдаг гэж байна тийм. Тэгсэн чинь энэ зохиолыг нөгөө оюутнууд
уншичаад биднэртэй ярилцаж байх явцад хүнд хэцүү байна гэсэн уншихад ойлгоход. За юугаараа хэцүү вэ гэхээр нөгөө үхсийн сангийн асуудал гарч ирсэн. Үгийн баялагтай шүү дээ, тий. Орчуулгын зохиолоос ялангуяа өөр сэдвийн асуудал байна. Хүндж байгаа тэр нэг уур амьсгал өөр байна. Тэр нөгөө нийт ойрын үед уншаад байгаа түгээд байгаа нөгөө нийт орчуулгын гадны зохиолчдын тэр сэдвээс буюу уур амьсгалаас өөр амьдралын тухай ч юм уу тэр оршихуй эсвэл оршихуйн тухай эрх зүйлэл ч юм уу тийм зохиолууд сүнслэг ертөнцид алхааж байгаа юм шиг эсвэл нэг тийм сэдвүүд нийт орчуулгын зохиолууд дээр нэг ажиглагдаг уур амьсгалыг чи мэдэн шүү дээ. Эсвэл тогтолцоог их сүмжилж байгаа ч юм уу тий. Тэгсэн чинь нэг уншиж дадаад байгаа тэр гадны зохиолчдоос нөгөө тис хөндлөн байгаад исэн энэ зохиол. Тэгэхээр сэдвийн хувьд орж өгөхгүй байгаа тал бас ажиглагдсан. Тэгэхээр Гэтэ би тэрийг харчаад энэ цэцгнээс зүрхсдэр энэ нь тэр цэцгнээс зүрхсдийн сул тал ерөөсөө биш юм байна гэж ажиглаад байгаа. Сул тал биш харин ч онцлог тал. Нөгөө нийт гарч байгаа Монголын болон гадны зохиолчдын энэ том романууд дунд дээр энэ чинь өөрийн Монгол гэдэг онцлог нь бас байж байгаа юм байна гэдэг онцлог. Тэрийг л ялгарч одоо харагдчихэв. Энэ ялгарл өөрөө ирээдүйд цаг дээр илүү үнцэн болохыг үгүйсэхгүй тий. Таны асуултанд тойруугаар хүрлээ тий. Ямар ч хэсэг хүрлээ гэ тий. Цаашид одоо улбар паблишингаас тий Батрэгсмаа зохиолч одоо ингээ бүх уран бүтээл юунууд бол гаргах одоо эрхтэй байгаа гэж шүү дээ тий. Харьяалагдаж байгаа. Охин бас хамтран ажиллаж байгаа ижигээ бүтээлийг уншигчдад түгээхэд тэгээд цаашид улбар паблишингаас Батрэгсмаа зохиолчийн бүтээлүүдээс гадна яг нөгөө нэг хуучин уншигчдын одоо магма шиг зохиолууд хүлээж идэх ч юм уу. Тийм бүтээлүүд дээр бас ойрын хугацаанд ажиллаж байгаа, сууж байгаа, шин содон бас зүйлүүд юу байна? За эргэжит зохиолчийн номуудтай холбоотой нэг юм дахиалчих. Эргэжит төслийг одоо бидний хэвлэлийн газрын дотроо зөвөр амын яриан дээр эргэжит төсөл гэдэг байхгүй. Эргэжит төслийг 26 онд түр завсарлана. Жүжигний зохиолуудын эмхтгэл болон бас нэг зохиолын эмхтгэлийг шууд захим хувилбараар e-book ч юм уу захим санд байршуулна. Жүжигний зохиолууд нэлийн асуугаад байгаа учраас ямар ч юм уншигчдад боломжийг нээж өгнө. Энэ бол ихтэй нөгөө илүү хэлбэрхэн ажил юм. Үндсэн энэ манахаас яг энэ бүтээлээр цааснаар хэвлэгдэх бүтээлүүд болохоор эрдэт төсөлийн жилдээ завсарлаж байгаа амарч байна. Манай өөрийн үндсэн редакцийн бодлоготой нийцэх номууд гарна. Тэгээд яг одоо бэлэн болчихсон ерөнхийдөө гарахад бэлэн болон сүүлийн 2 жил эргэцэд хичээс өөр юм руу орсонгүй шүү дээ. 5 орчим ном одоо яг байгаа одоо түр хавд арсан байна гэсэн үг. Бид нэр яг эргэцэд хичээжийн тэр гинтийн юм дээр мэдээнд жоохон ингэсэн тэгээд шаналсан хүндэлсэн дээр нь ягаад ч юм одоо бид нэр ийм юм болоход төрүүлээд эргэцэдэгчийн ном гараа дараа нь таслахгүй гарах гэдэг нэг тийм юмны сэтгэлийн юмд орсон болохоор одоохон тэгээд нэг юм энийг гаргасан чинь тайвшраад өөрсдөө бүтээлээр орчоо. За 5 ном хавцаа байгаа. 2-ыг нь ол зарлсан байгаа. Алтан уяг мэдж байгаа тий. Нэг нь болохоор тэр Мантухай гэд MIT гэд дэлхийд Эренберэ нэгч хэсэг их сургуульд профессор хийж байгаа тэр антропологч Мантухай гэд зохиолчийн эмгэнэлт онготууд гэд ном байгаа. 15 оны дэлхийн одоо антропологийн холбооноос шилдэг номоор нэрлэгдсэн байх гэж бодоод байна. Оныг бас буруу санджиж магадгүй. Тэр ном болохоор эмгэнэлт онготууд болон Монголын одоо цаг энэ төр гэд маш сонирхолтой ном. Гэтэ илүү ном фикшн, уран зохиолын бус төрлийн ном гэхдээ бичигдлийн хэлбэр нь бол бас гоё. Энэ болохоор нэг манай жилд нэг Монгол гэдэг сэдвүүрөөгөө орчих юмсан гэдэг өнцгөөс бичигдсэн. Тэгээ шүтлэг зан үйлтэйгээ холбоотой тий. Яг энэ бөөгийн бөөнрийн сэдвүүдээр хийсэн судалгаа. Гэхдээ тэр бөө энтер нь бол мянга дахь асуудал юм. Миний хувьд манай сонгосон шалтгаан гол нөгөө сонгоход хүрсэн ихний шалтгаан бол ерөн систем өөрчлөгчсөний дараа 90 онд систем өөрчлөгдсөний дараа болон тэр юмны зарим нэг шок хിവэр юм шиг санагддаг. Өөрчлөгдсөний дараа бид нэр монголчуудад
үнэт зүйлийн баримжаа алтан гац тэр луужин байхгүй болцоо. Тэгээ эргээд нөгөө луужингаа уртлаасаа хайж эхэлсэн. Тэр үе дээр хүн болгон одоо өөрийнхоороо л хайсан бах бүлэг болгон тэрнэр бөөнөр дунд нэг юм болсон. Антропологийн шинжлэх ухааны онцлог нь болон миний бас хувийн үзэл бодлоор жинхнээсээ бөөгийн шашин буддын шашин байдгүй бурхан байдгүй юу гэдэг асуудал бол бас мянга дахь асуудал. Тэр надад бол бас чухал биш. Юу чухал вэ гэхээр бөө байд юм аа, буддизм байд юм аа гэж үздэг хүмүүсийн итгэл үнэмшил үнэн. Тэр итгэж байгаа хүмүүс үнэн итгэж байгаа тий. Тэр итгэл үнэмшлийн шалтгаан нь юу юм гэдгийг судлах асуудал байгаа. Тэгэхээр тэндээс юу гарч ирэх юм гэдэг энэ сэдвээр орж ирнэ. Тэгээ эндээс нь тэр эмгэнэлт онгодууд гэдэг байгаа дээр нь бас тэр онгод гэдэг нь тоглоомоор хэлэхэд Монгол онгод л байгаа шүү дээ. Тэгэхээр нэг бид нэр одоо онгодын төвшөндөө хүртэл Монгол хүн би энд эмгэнэлтэй ингээд заваад бийж байгаа шиг тэнд бас нэг тийм юм заваад бийж байгаа тохиол бас бийж болох юм гэдэг ч юм уу. Тэгээд энэ тэр номын бас нэг гол санаа дурсамжийн асуудал. Монголчууд аман түүхээр аман хэлбэрээр үндэснийхээ ой санам дурсамжийг дамжуулж явсан байна гэж үзвэл тэр нь бас бөөнөр нөгөө онгод монгодороо дамжуулж явсан байна гэж үзвэл социализмын үед тэр нөгөө өв соёлыг бүхэлд нь хаачихсан. Тэгэхээр нөгөө дурсамжийг дамжуулж байгаа тэр нэг хэрэглүүр олон хэрэглүүр байгаа. Нэг хэрэглүүрийг нь хаагаа ботсоо. Тэнгүүт тэндээс ямар дурсамж энэ одоо цаг руу түүчилж ирсэнгүү вэ? Юуг нь хаацсан бэ? Үндсэн айд дурсамжийн алтгаар яах юм бэ гэд манай би имиж сэдв тий. Энийг бас нэг яг судлаачийн өнцгөөс оруулаад ирсэн сэдв байгаа. Энэ шалтгаанаар энэ номыг сонгосон. Тэгэхээр үндсэн тэр нөгөө бөөтэй холбож янз бүрийн нөгөө шашны үзэл бодлоо хандахгүй байх хэрэгтэй байх. Нөгөөх нь болохоор зарчилсан хэмжээ хэлийгээд Мэги Нилсон гээд Америкийн зохиолч. Энэ болохоор бас академик хүн зайл сургууль юм лээ бас профессор хэлж шинжилээ. Тэр хүний тэр нэлээд дээр үед бичсэн одоо Блүц гэдэг Монголоор одоо юу гэдгийг цэнхэр тийм хөхөлбөрүүд тэр тийм нэртэй Блүц хөхөлбөр гэдэг тэр номыг бас гаргана. Тэр болохоор гарах гэж би сонгох гэж би шалтгаан нь магмархуу тийм бичиглэлийн маш сонирхолтой хэлбэртэй сэдв нь бас сонирхолтой. Тэгээд нэг ер нь бол нэг бороотой өдрүүдэд сэтгэл гундуу тийм өдрүүдтэй халаасандаа авч яваад үе хараас өгчдөг тийм жоохон зөвүүн тийм нандин ном байх гэж бодож байна. Тэрэн дээр болохоор үйл явдал нь бас их сонирхолтой. Мэдээч магмархуу ном хэрнэлээ сонирхолтой байх тийм бас л нэг манай номч айгу төвхтөө нөгөө нийтлэг ингэж хэрхэлт сурчиж болдоггүй. Одоо цагаан сарын бэлгийн үе болонгууд танаа номоос санал болох ном байна нөгөө хүн асуухаар миний нийт төрөд. Би одоо ямар магмар шиг ном оо цагаан сар хүнд бэлэг. Маш айхтар тийм токсик харилцааны тий хүнд төвшний. Айхтар байхад баг нэмэх 18 номыг нөгөө нэмэх 18 гэдэг нь тэр хүчирхийллийн өнгөөс тий. Тэрнээс тийм номоо санал болгохтой биш. Тэнгүүт нөгөө энэ жил гарах бусад номууд нь бас нэг тийм байна. За оны ягаад одоо тийм номнууд гаргаад идэв. Одоо тэгэл үзэгч чинь тэгэл кинон дээр ч тэр зааван шигчд номон дээр ч тэр одоо ингээд буруу муухай хүчирхийлэл дөө юм нэг талаар сурчлаад байна гэж шүүмжлээ загнаад идэв шүү дээ. Цаашдаа сурталчилсаар байх болно. Одоо яагаад гаргаад байна гэхээр бодит байдлаас нуугдах юм уу? Нуугдах хэрэггүй. Бодит харахгүй. Чи бодит байдлыг нуугч хэрэггүй, нуугдах ч хэрэггүй. Одоо зогтож болно л доо. Гэтэ зогтлаа гэд нөгөө бодит байдлаасаа өөр нэг хан дээр очиод өөр нэг хэцүү бодит байдал дээр очиод туулна. Тэгэхээр эртхэн шийдээ явсан зүгээр бах. За toxic хайр гэхэл энэ доо ямар хайр гэх юм те Монголоор тэр toxic хайр ном яагаад гарсан юм бэ гэхээр бид нар одоо анхны үерхлүүд анхны харилцаанууд залуучуудын хувьд хөвчлэн дээр жоохон токсик байх гэдэг юм шиг байгаа. Тэгээ бид нэр хайраас олж зөв бусаар шаналж шархалахыгаа бид нэр
дандаа андуурдаг. Хайр угаасаа юм байна гэдэг. Анхны харилцаа ер нь бүх юмны ойлголтыг бүрдүүлчих гэдэг учраас тэгэхээр эн чинь биш юм аа гэд нэг талдаа тэр чин тэр хүчирхээлтэй харилцаанд байгаа хүн уншиж болно. Нөгөө талдаа хүчирхээлтэй харилцаа бий болгоод байгаа хүн уншиж болно. Айл тал нь. Эсвэл тэр токсик харилцаа чинь нийгэмлэгийн буруутай байдаг ч юм бас биш байх. Нийлээд токсик байж болно. Тэгээ таслахыг хүссэн ч юм бас уншиж болно. Тийм. Тэгэнгүүт за зүгээр жишээ татж байгаа. Алтан хоёрыг битээр тустай хүнтэй үерхэж байхдаа зүв зүгээрээс мөртөө хоорондоо үерхэхээр токсик болчдөг гэж болно тий. Уг хүмүүс нь тийм биш. Чим шиг тий. Тэгэхээр харилцааны шинжүүд өөр. Тэгэхээр эдгээр юмыг олж хараасай гэж сонгосон. За тэгээд нэг юм ном байна. За хоёулынгийнх нь бас подкастын цаг нэлээн гэрээд тийм явж явах шиг байна. Тэгэхээр Патриксма зохиолчийн энэ ном бол одоо магмагаас ирсэн өөр хайрыг бол тийм өгөхийн ийм нэр өгөх нэр одоо өгөхийн үйл юм шүү гэдгийг бас уншигчдад тэр санаа сэтлийг бас төрүүлэх юм цэцэгнээс төрөсөд хэмээх одоо бүтээлийг заахуулж нийтлэлч холбоор паблишингийн үүсгэн байгуулагч уянга агчтэйгээ бас онцолж ярьлаа. За хажуугаар нь мэдээж сэдвээ бас хоёлоо бас нэлээл өргөн тал руу хэллээ. Одоо Валентин ч ойртож जैन, цагаан сар ч ойртож जैन. Тэгээ аль талын л бас төгсгөлд бас хөндөг шиг боллоо тий. За бид бүхэн бас нөгөө үндэсний тойм сэтгүүлийг та мэдэх бах тий. Манай үндэсний 15 жилийн бас өнгөрсөн тохиолсоо одоо 16 дахь жил рүүгээ ингээд тасралтгүй 7 хоног болгон бас үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлуудыг шүүмжлэн за болж бүтэж байгаа асуудлын сайхан тодтогоод зураглаад тоймлоод бас уншигчдад хүргэдэг сэтгүүлийнхээ бас сүүлийн дугааруудаас танд бас подкастын маань урилгыг хүлээж авч оролцсон маш их баярлалаа гэд баярлалаа. Энэ тайм сэтгүүлийг би нөгөө 8 оноос хойш юм уу да мэдэн уншдаг. Тэгээ 10-аад он 11 2 онд өөрөө бас юм бичдэг байсан. Тэгээд таймыг одоо үгүй реклам гэж та нар хэлээгүй л дээ надад. Тийм. Гэхдээ нөгөө хамгийн юутай зөвүүн гэдэг нөгөө хашилтанд хэлж байгаа шүү. Тэг кул гэсэн утгаар зөвүүн хавцтай, зөвүүн сэдвтэй, тийм шидэвэр хадаас нийтлүүдтэй тийм сэтгүүл. Баярлалаа. Энэ амар гоё юм бичсэн. Бууз байх хүртэг. За ингээд энэ хүрээд бидний ярилцлага маань бас өндөрлж байна. Тэгээд өнөөдөр яруу найрагч, жүжигийн зохиолч, хөөрнөл зохиолч Патриксмагийн цэцэгнээс төрөсөд романыг бас онцолж ярьлаа. Бид бүхэн Eagle Book подкастынхаа эхний дугааруудад за өөрсдийн үндэсний одоо маш сайхан гайхалтай бахархал болсон одоо зохиолчид маш олон бий. Пүрвжин баяр сайхан гүр нэмд орж за орчин цагт аюур үлзий гэл ярьцгаадаг. Тэгэхээр Монгол уран бүтээлчдийнхээ Монгол номуудыг бас Монгол зохиолыг бас монгол хэлд уншигчдаа илүү бас танилцуулах үүднээс бас хүргэж ийм монгол номуудаа илүүтэй бас сонгож ярьж байгаа шүү гэдгийг бас та бүхэн маань анзаарч хараасай гэж хэлмээр байна. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.